Хуудас сэргийгчлөөнд подкаст нэвтрүүлэг. За, болор судар хэвлэлийн газраас бэлтгэн хүргэдэг Хуудас сэргийгчлөөнд подкаст нэвтрүүлгийн маань 2 дахь дугаар уншигчид хүрэхэд бэлэн болж байна. Манай энэ удаагийн дугаарын зочноор Улсын драмын эрдмийн театрын зохиолч, соёл урлагийн их сургуулийн багш, яруу найрагч Ядам Сүрэнгийн баяраа оролцож байна. За, сайн бацгаана уу та бүхэнд подкаст хүрэх өдрийн төргий. За, өнөөдөр бид хоёр болохоор болор судар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан мен бүкрийн шагналд Салман Рүшди гэхэр хүмүүс илүү мэдэх энтэг гаралтай Англи Америкийн зохиолчийн намтар бүтээлийн тухай ярих гэж байгаа юм. Яг нь намтар бүтээл гэхээсээ илүүтэй энэ маань Салман Рүшди 2022 онд одоо уран зохиолын ертөнц болоод ер нь бараг дэлхийн техник цочирдуулсан нэг үйл хэрэг болсон. Түүний дараах өөрийнхөө одоо эрхцүүллийг нэгтгэж бичсэн ийм ном байгаа. Нэг үгээр дүгнэхэд үхлээс дахин сэргэж эргэж амьдралд хүл тавьж байгаагаа, зохиолчийн амьдралд бас хүл тавьж байгаагаа энэ номоор нэг үгээр тийм ээ зарласан гэх юм уу ийм бүтээл байгаамаа. Номынхаа тухай товчхон танилцуулахад ийм байна. Тэгэхээр Салман Рүшди бол Монголын уншигчдад бас нэрийг бид нар дуулсан боловч төдийл бас яг бүтээлээр нь уншиж эхлэегүй. Одоо л өнгөрсөн оноос эхлээд бид нар одоо танилцж эхэлж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ талаар эхлээд хоёлаа ярилцаад эхлэе, тий. За, дахин өдрийн мэнд хүргэе. Худах гэж нэртэй их хатуу нэртэй ном. Анх одоо гар дээр авч уншаад одоо хэдэн сар болж байна уу? Сар гаруй болж байна. Энэ намар гарсан ном тийм ээ. Болор судраас одоо энэ намар гарсан. Худах гэж энэ номыг уншаад надад Капкагийн үг санаанд орсон л доо. Нөгөө ном гэдэг бол бидний доторх хөлдүүдийн хэсийг одоо хагчих, цуудаад байх. Одоо утга юм. Сүх юм. Гэдэг тийм үг байдаг. Тэгэхээр энэ бол бидний доторх хөлдүүдийн хэсийг завчих. Уран зохиолын одоо ер нь түүх хүрнэхийн гол зорилгын тухай тийм эргцүүлэл юм шиг надад санагдсан. Тэгээд Салман Рүшди бол биднүүсийг одоо уран зохиолын ертөнцийн хувьд бол нэлээд зах хязгаарын улс гэдгийг сануулдаг. Биднүүсийг нэлээд бидэнд төвөөс алсдагдсан мэдрэмж төрүүлдэг зохиолчдын нэг л дээ. Ягаад гэвэл Рүшдиг орчуулах өөрөө бас яах хэцүү юм шиг байгаа юм. Шууд одоо их хэлт буюу одоо тэр анх бичсэн юм дээр нь одоо англи дээр нь Рүшдиг унших нь бас хэцүү юм шиг байна. Тэгэхээр нэвтрэхэд одоо сайн орчуулагчдал Монголд авчрахгүйгээр одоо эсвэл хэвлэлийн газрууд зориглож ин хүнийг авчрахгүйгээр одоо яг одоо цагт төрүүлж байгаа мөртлөө биднээс их алс байсан юм зохиолч гэж одоо би боддог. Тэгэхээр бол одоо ер нь бол баг аль биесны эрхтэйгээр Монголд одоо бол нэг гарч байгаа хамгийн одоо даацтай бүтээл баг хутга болж таарч байна. Тэнд бас нэг өгүүлгийн төвөр байгаа тийм ээ. Бас болор судраас өмнө нөгөө орчин үеийн зурлал гарч байгаа шүү. Тэрийг гарсан энэ өрөнд орно гэдэг өөрийнх нь царгаж. Наадах чинь бол анхны өгүүлгийн төвөр альбиас нэртэй гарсан. Тэгээ манай одоо нэртэй орчуулагч Цэнгэлгойн Рүшдигийн бас нэлийн алдартай арманы талаар бас манай Монголын түүх нэлийн дурддагддаг. Монгол гаралтай нөгөө Монголын хаан Акбарын амьдралыг талаар шийдэх реалистик Полоренцийн шийдэх түнж гэдэг. Ер нь 3 арман Рүшдиг монголчууд бол их хэл дээр 2023 оноос хойш бараг 23 оны 2 дугаар хагасаас хойш л бараг үндэслэн уншиж байгаа. Утга номл гэхэд эн чин цаанаа болохоор юу яасан? 24 оны 4 дугаар сард хэвлэгдэж гарсан ном. Тэгэнгүүт яг 4 сарын дараа буюу 8 дугаар сард манай хэвлэлийн газраас орчуулагч Бат Тогтхын орчуулгаар ингээ гарсан байгаа. За тэгээд хоёлаа номынхаа тухай ерөөхдөө ярилцаад явъя те. Салман Рүшдиг бол бид нар би бас сая асуултынхаа ихэнд дурдсан. Уран зохиолын тухай одоо цуута зохиолчд, цуута бүтээлүүд биднэрт ер нь алсаас их сургаар эхэлж ирдэг штэ тийм ээ. За Рүшди гэж нэг юм зохиолч байдгаа. Мен бүкрийн шагналтай. За бүкрийн шагналыг одоо 2 удаа авсан буюу те. Одоо бүкрийн шагнал зохиолууд дотроосоо шүн дундын хүүхдүүд бүтээл нь 2 удаа бас шилдгэр тодорсон гэдэг ийм баримттай. Дээр нь одоо Satanic Verses буюу шулмын шүлгүүд гэж бид нар бол ярилцаад байдаг тий. Нэг бас алдартай роман нь одоо Лалын ертөнцийн эхнөөс одоо өөрийнх нь амийг одоо
авах тийм фатва буюу зарлиг тунхаг лалын ертөнцийнхний удирдагч нөгөө Хоменигийн зарлиг гарсан гэдэг. Айтол Хомени тий. Гэх мэт одоо юм зар, цуу тий Руштигийн тухай бид нарт ер нь тийм юм айгүй хэрдэг. Одоо шидэт реализмын бас нэгэн гол төлөөлөгч одоо хинээс хойш, Маркесээс хойш бас хамгийн том төлөөлөл гэдэл тийм ээ. За тэгэл Руштигийн тухай юм ярих юм бол одоо Англи Америкийн зохиолч гэж явдаг. Тэндээ бас одоо Пен Амерка гэдэг одоо тэр юм хөдөлгөөний томоохон одоо үүсгэн байгуулагч байгаад тий сүлд нь үүргээ ацгалсан тухайгаа энд ингээд дурдсан гэд. Рүшти бол утга зохиолын болоод улс төр дэлхийд дахинд ерөөсөө ингээд одоо тий Рүштиг тойрсон үйл явдлууд ер нь байх болж идэг гэх юм уу те. Энийгээр нь бид нар мэдээд байдаг. Тий одоо жишээлбэл Дэлтэй нь одоо л танилцж байгаа байхгүй юу? Одоо тий Нойрдын шагнал аваагүй зохиолч л доо. Гэхдээ одоо нөгөө Казуо Ишигуро жишээлбэл одоо Казуо Ишигуро бол бас Рүштитэй адилхан энэ цаг үед тойрвж байгаа бүтээлч Британий зохиолч гэд үзүүлнэх. Одоо бол карьерийн хувьд бас төстэй гэх юм уу? Тий. Жишээлбэл Английн одоо алдартай зохиолч Харалд Финтер гэж байна. Одоо Нойрдын шагнал авсан. Одоо бол ер нь бол хүн төрөлхтний жүжигний зохиолын түүхэнд томоохон жүжигний зохиолчдын нэг одоо Харалд Финтер байна гэдэг ч юм уу. Төсөөтэй одоо энэ зохиолчтой ингээ харьцуулахад Рүшти бол яа харахгүй юу? Одоо юу юм бэ? Од. Тий. Цууд уйлянаараа од. Тэгэхээр цууд уйлянт зохиолч жишээ цууд уйлянт зохиолчдод бол ер нь хүмүүс жоох эргэлзэнгүй ханддаг. Цуу хөлсөн одоо нөгөө мууг модон улаатай гэдэг чинь модон улаа хөлсөн ийм зохиолч гэж ингэж одоо их хүмүүс боддог тал байдаг. Рүштигийн сүүлийн жил гарсан энэ бүтээлүүдийг нь уншаад энэ хотго романыг уншаад тэгээ Рүштиг өөрийг нь тэр алдартай тэр Satanic Verses тэгээд шүннүүдийн хүүхдүүдийн энэ зохиолын талаар ингээд судлаад харахад бол Рүшти бол яа харахгүй юу? Одоо цагийн зохиолч биш юм байна. Цуу хөлсөн зохиолч бас биш юм байна. Ер нь бол одоо манай үеийн гэх юм уу? Одоо энэ 20 дугаар зууны зохиолчд 21 дугаар зууны зохиолчдын өмнө нэг том юу тулгардаг. Зовлонтой тийм шалгуур тулгардаг. Чи яг тэр их хүндрэлтний уран зохиолын өв сангийн өмнө чи хин юм бэ? Чи бол түүний хажууд мөнхийн бачир хөгчүүд. Одоо шил Достоевский, Толстой хоёр байхад шил Францад Виктор Хьюго эсвэл Германд тэр Гёте байхад чи бол хичнээн агуу юм туургаад чи мөнхийн бачир хөгчүүдээ гэсэн ийм мэдрэмж төрдөг талаар олон зохиолчд ярьдаг. Гэхдээ манай цаг үеч гэсэн өөрийн Толстойгоо, өөрийн Достоевскийгээ манай цаг үеэс дахиад хэдэн мянган жилийн дэлхийн ертөнцийн орших соёлт ертөнцид уншигдах өөрийн өвөө үлдээх ёстой шүү дээ. Тэгвэл яа гарахгүй одоо миний одоо ойлгож дүгнснээр бол одоо энэ подкастт нь орж байгаа учраас одоо омоож байгаа юм биш л дээ. Миний ойлгосноор бол манай цаг үеэс бол хойд үед үлдэх одоо манай үеийн одоо сонгодог бол үнэхээр юу юм бэ? Өөрөөр хэлбэл хойд үед лонг селлер болж үлдэх одоо зүгээр бест селлер биш. Үлдэх зохиолч юм болов гэж надад бодогдсон. Рүштигийн тухай аюур ахын бас нэг юу байсан? Салман Рүшти бол одоо нөгөө постмодерн нутаг зохиолын бас нэг гол төлөөлөл гэдэг. Рүштиг хүмүүс нөгөө шуугаан тарж алдарсан зохиолч мэтээр ойлгоод идэг. Энэ бол буруу. 80-ад онд энэ зохиолчийн шүн дундын хүүхдүүд роман бас Италийн зохиолч Умберто Экогийн Сарна нэр хоёр гарснаар постмодерн уран зохиол жинхэнэ утгаараа төлөвшлөө олсон юм гэж дүгнсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр Рүштиг бол бид нэр одоо яг тэгж ойлгох бас одоо бүтээлээр нь ингэж танилцах цаг болжээ тийм ээ. Тэгэнгүүт энэ хүн бас өөрийгөө энэ хүн өөрөө ч бас биднэрт төдийгүй тэр өөрийнхөө ертөнцид Satanic Verses гэд номороо бас их буруу ойлгогдож амнасаа хүртэл тийм ээ алдах эрсдэл төрсөн. Одоо ойлоо тэр юу руу нэг буцаж очиод ярих уу. Тэгээ Рүшти бол маш алдартай мөртлөө маш буруу ойлгогдсон зохиолч юм билээ. Жишээлбэл яг энэ зохиол гэнэ энэ хутга гэдэг энэ ном бол Рүшти үхэлтэй нүүр тулсан хэдэн секунд билээ 27 секундээс эхэлдэг. Өөрөөр хэлбэл Чикатао билүү нэг индиан нэртэй Шатоква гэдэг энэ муурын дэрэгдэх соёлын төвд Рүшти бол мөн уран зохиолдох энэ хүчирхийллийн талаар лекц уншаад
зогсож явахдаа тэр олонний дундаас өөрлөн хутгатай дайрч ирсэн алуурчинд одоо бидний одоо мэддгээр бол ер нь бол зоригийн дайны одоо тийм халдлагад өртсөн. За зориг агсан бол зориг агсанд одоо түргэн тусламж бол түүний нас барсны дараа ирсэн бол Рүштийг түргэн тусламж илүү хайрхан байж тэгээд үхэлтэй нүр тулгарсан учраас энэ арман эхэлдэг. Би Рүштийг одоо судлаад одоо ингэж хараад байхад Рүштий бол маш их хүчирхийллийн тухай бичсэн зохиолч юм байна. Бас хүчирхийлэл бүх зохиолд нь бол маш их үүлгийн төвөөс бусад нь бол ерөнхийдөө хүчирхийллийн элементүүд маш их байдаг. Хүчирхийлэгчдийг одоо алдаршуулах гэхээс илүү хүчирхийллийн тийм анализууд хүчирхийлэлт хийсэн задлан шинжилгээнд байд юм бэл. Тэгэхээр би энэ Рүштигийн ерөнхий зохиол дотор бол маш их хүчирхийлэл байдаг. Гэхдээ яг хүчирхийллийн туйл бодох, амнасанд халдлагатай бол яг энэ номын ихэн дээр ингэ тулгарч байгаа юм. Хэвшмэл санаа бол урлагийн дайсан. Урлаг үгүй бол бас бидний сэтгэх, шинэлэг өнцгөөс харах, өөрсдийн ертөнцийг сэргээн шинтгэх чадвар доройтон бүхэн. Салман Рүшди. Тодруулах юм бол дүрийн ордонд Рүшди яг зохиолчдыг халдлагаас хамгаалах тухайч үлээ бүр тийм сэдвэр ярих гад байж тал одоо тэр Аятолла Мохойнигийн юг дагагч нэг залуухан Хоменегийн үзлийг даагч нэг залуухан нэр хутга гарч дайрж ирэл ерөөсөө тайзан дээр байхад нь л үгс үггүй дайраад 10 хэд үлээ 20 хэд үлээ хутгалчихсан. Ерөөсөө л ийм явдал болсон. Рүшди үүний дараа үхлийн ирмэг дээр очсон, баруунуудаа алдсан. Зүүн гар нөлөө баруун гар нь ер нь баг бас ажиллагаагүй болсон тийм ээ. Одоо зохиолч хүний хувьд нүдээ юм бичдэг гараа тий алдах гэдэг бол маш том гарц. Тэгтээ бол ер нь 8 настайгаа үлдсэн нь энэ хүний хувьд зол болж үлдсэн. Ерөөсөө хутга гэдэг энэ ном бол яг энэ өөрлөн шууд довтлон ирсэн халдлагын дараах эрх зүйлэл гэдэг энд нь ингээд тодтогдсон байгаа. Тэгэхээр үхэлтэй нүүр тулснаас эргэн амьдралд хүл тавих хүртэлх тэр өөрийнхөө тэр үйл явцын дараа яаж дахин сэргэж, дахин амилж, дахин дүрж байгаагаа бичсэн. Тэгээ энэ дээр би бас тэрийг онцлмоор байгаа юм л да. Рүшди өөрөө хэлсэн байдаг. Нөгөө сая битэрийн дурдсан Satanic Verses гэдэг тэр шулмын шүлгүүд романых нь эхлэлт ингэж эхэлдэг юм байна л да. Тэр маань ачуу. Тийм. Эргэн дүрийг ивээс эхлээд чи үхэх ёстой гэж шулмын шүлгүүд роман ийм утгатай үгээр эхэлдэг юм байна. Тэгэд ягаад ч юм зохиолчдын нэг хувь тавилан их сонирн байдаг те зүнтэй ч юм шиг зарим юмаа ингээд бүтээлээрээ ч юм уу хувь тавилангаа зүгэнсэн ч юм шиг. Тэгэхээр Рүшди өөрийнхөө одоо өөрийг нь үхэлт хүрэх шалтгаан болсон тэр романыхаа те өөрийнх нь 8 настай эрсдэлд орох шалтгаан болсон тэр романыхаа яг эхлэх шиг тийм үйл явдалтай амьдралтаа өөрөө тулгарч үхлийн ирмэг дээр очсон. Тэгээд үүнээсээ дахин босож ирсэн. Тэгээд энэ роман бол ингээд бүтцийн хувьд харахаар 8 бүлэгтэй. Үхлээсээ эхэлдэг чи сая өөрөө дурдсан шүү дээ. Үхлээс эхэлдэг. Тэгээ үхлээс эхлээд үхэлтэй нүүр тулсан боловч үхэл хараахаа авч удаагүй амьд үлдсэн хүн чинь цаашаагаа мэдээж амьдрал руу ингээд те амьдралд одоо яах юм өөрөө хүн яг ихээс төрөөдөл амьдралд ингээд хүн болж төлөвшдөг шиг л Рүшди ахин хоёрынтой одоо энэ амьдралд зохиолчийн хуваар бие махбодын хуваар сэтгэл зүйн хуваар те оюун санааны хуваар бүх юмар хоёрынтой ингээд дахин төрж байгаа тухайга өгүүлсэн тийм сонин. Тий. Ер нь бол уран зохиол гэдэг уран зохиолын амин сүнс нь юундаа байд ингэ ботхоор ер нь бол өөрчлөлтийн тухай юм байна. Хүний амьдрал ямар нэг байдлаар өөрчлөгдөх. Багаарч бай, ихээрч бай, өөрчлөгдөх. Тэр өөрчлөлтийн тухай л бичдэг юм байна. Ямар нэгэн өөрчлөлтгүй буюу цаанаа нэг зөрчил агуулаагүй тийм зохиол бол одоо уран зохиол амжилтанд хүрдэггүй. Тэгэхээр их бага хэмжээгээр өөрчлөлтийн тухай бичдэг. Тэгэхээр үхэлтэй зөвлөх үз, сэтгэлийн үхэл гэж байна шүү дээ. Хүн сэтгэлээрээ нэг үхээд өндийж босдог. Бие махбодын хувьд үхээд өндийж босдог. Тэрнтэй зөвлөх үз тийм эргэлтийн дараа хүний оюун санаанд асар том өөрчлөлт ордог. Жишээлбэл Достоевскийд нөгөө Петрашевскийн дугуйлангаас болоод одоо коммунист хөдөлгөөний идэвхтнүүдтэй цуг ингээд баригдаад тэгээ баригдаад алах ял хүлээгээд тэгээд яг өршөөл хүлээхээс өмнө тэр бууны замаг татдаг тухай Достоевский гимнээ марван дээр айхтар бичдэг. Тэр нь бол өөрийнх нь туулсан зүйл шүү дээ. Тэгээд тэрэнд бол яг үхлийн одоо
ирмэг дээр очсон. Тэр нь бол юу ч биш байсан. Тэгээд цаашаа 10 жил цөллөгт яваад ирж ирсэн. Тэрний дараа бол Достоевскийн амьдрал оронгоор ирсэн гэдэг ч юм уу. Хэдийгээр одоо энтгэхээс нааш одоо амьдрал туулаад энтгэх төрөө дээр маш их амьдрал туулсан ч гэлээ, Рүшти асрын хэм туулсан ч гэлээнэ. Яг энэ үгэлтэй нүх тусны дараа бол тис ондоо амьдрал нь одоо хэлж байгаа гэдгийг утгаар тунхсан юм шиг байл. Тэгээ хоёрдугаар бүлэг нь эхлээд бол тэр хүчирхийллийн тухай бүр ингээд нүдэнд харагдтал бичнэлтэй. Тэр чи одоо яг яс үеэрээ туулсан хурц ухаантай хүн өөртөө үлдсэн бүх мэдрэмжээ ингээд бичиж байгаа нэг дүр бүлэгтэй. Тэгэнгүүт тэр алуурчныхаа тухай ч хэлж байгаа юм. Гэхдээ хоёрдугаар бүлэг нь үргэлжлээд тэр амьдралын төлөө тэмцлэр ингээд явах юм болов гэсэн чинь үгүй. Хоёрдугаар бүлэг нь их өөр бүлгээр орж ирсэн. Эхнэртэйгээ танилцсан түүх одоо Элиза гээд одоо амьдарч байгаа эхнэртэйгээ яаж танилцсан түүхийн тухай ингээд яриад ирсэн. Тэгэнгүүт нь би гайхсан баг. Энэ юу болоод байна? Ингээд бодсон чинь Рүшти бол одоо 75 настайд алдлагад өртсөн үү? 76 таа. Тэр одоо чинь манай монголчуудын хувьд одоо 76 настай хүн хий насаараа 76 тай, ердийн насаараа 75 тай хүн 20 удаа хутгалуулчаад тийм ээ. Тийм гүн шокноос одоо баг өрөөл татанхаа болчиход босч ирсэн хүн ер нь ямар байх вэ гэдээ одоо монгол орчин дээр ингээд төсөөлөхөд бол ер нь бол маш бэрхшээлтэй. Ер нь бол 76 тай хүн 20 удаа хутгалуулсны дараа босч ирэх бол ер нь бол хэцүү. Ялангуяа ангаах ухааны гайхамшигт байхгүй бол үнэхээр хэцүү байгаа байхгүй. Тэгээд Рүштиг юу боссон бэ гэвэл юм бичих хүсэл сонирхол бол яг үнэндээ боссон уу гэж бодсон чинь үгүй юм байгаа байхгүй. Рүшти бол алдар нэрийн оргилд гарсан, өөрийнхөө оюун санааны урсгалыг бол хангалтай тунхаглалцсан. Өөрийнхөө өссөн фундаментал тэр сэтгэл зүйн орчин буюу исламын ертөнцийг бол дөргиосон. Тэгээд исламын ертөнцийг шинжлэхийг хүсэх ирмэлзлэлтэй олон зохиолчд бол ингээд юу болсон? Зориг ирмэлзлэл болсон. Туг болсон юм зохиолч. Тэгээд ялангуяа энэ исламын хэд үзэлтнүүд бол энэ ардчлал дэлгэрснээс хойш бүр ингээд дэлхийд даяар даварсан тэр хүмүүсийн бүр аянга болсон юм зохиолч. Өөрөө бол ялалтанд хүрсэн зохиолч байхгүй. Тэр ч байтугай өөрөө энэ хадгалахад өртөх юм ялалт гэдэг армаа бичсэн. Ялалтын хот гэдэг армаа бичсэн. Ийм зохиолчийн хувьд бол уран зохиолын туурвал бүтээлийн тэр эрчимдэр эргэж ирэх шалтгаан байгаагүй. Юуны төлөө эргэж ирсэн бэ гэхээр бол хайрын хүчээр амьдралд бусаж тэнцэж тэнцэх, амьдралын тэр урсгалаас тэнцэж тэнцэх ийм нэг ганц шижин байсан хайр байсан юм бэл. Тэгэхээр логик дарааллын дагуу яхаарахгүй би амьдрах шалтгаан энэ том халдлагын дараа эргэж ирэх шалтгаан минь юу байсан тухай бичсэн юм шиг санагдсан одоо 2 дугаар бүлэг. Тий, ном бол 8 бүлэгтэй. Тэнгуут эхлэлдээ Шатокуагийн үзүрийн ордны тайзан дээр халдлагад өртөөд төгсөхдөө буцаад Шатокуад иргэн очоод нөгөөдөгтөө нүүрлцснээр тэр хүртлэх энэ хид хідэн бүлэгт тэр өөрийнхөө дахин сэргэлтийг ингээл те амьдралд эргэж үл тавьж байгаа бичсэн. Хоёлаа бас жоохон яриандаа ингээд өсрээд явчихлаа. Рүшти энэ бол эргцүүлэл ахгүй яг баримтат бүтээл намтар гэхээсээ илүү те амьдралд нь маш хүчтэй томоохон өөрийнх нь амьдралыг бүр оронгоор нэргүүлсэн үйл явдал болсны дараах зохиолчийн эргцүүлэлүүд яваад байгаа. Тэгээл энэ дотор одоо ингээл Шатокуд анх очичоод нөгөө маргааш нь 12-ны өдөр тайзан дээр гарах үед 11-ний өдөр тэргэл сарыг хараад зогсохдоо сарны тухай баахан бодол хөврүүлээд л тийм ээ. Зохиолч хүний одоо оюун ухамсар яаж ажилтгийг хүртэл ингээд айгүй гоё энэ тэр зохиолчийн бараг тарих руу сэтгэлгээ бодол руу бид нар яваад орж байгаа юм шиг. Рүштэй өөрөө тэрийг нээж өгсөн надад айгүй гайхалтай санагдсан. Одоо ингээд нөгөө анхны нөгөө дуугуу киноос харан дээр хүрсэн нөгөө сар хөрх аяллаа тухай нөгөө дуугуу харцгаан кино 14 минутын урттай байлээ те. Гэтэл тэрэн дээр нэг сонин дүрслэл байдаг жишээ нь нөгөө нэг сарлуу нииссэн нөхөрчин хөлөг нь ингээд сарны нүд рүү ингээд зоогдоод орчихсон. Яг одоо нүдтэй тэр кинон дээр гэсэн чи яг баруун нүдийг онцсон. Гэтэл яг тэр киног тэр урд өдөр нь халдлагад өртгийн урд өдөр бодож зогссон байгаа хгүй. Маргааш нь өөрийгөө баруун нүдээ алдах хэмжээний бодоогүй гэх мэт те. Мэдрэмж шүү. Тиймээ үнэхээр сонирм мэдрэмжтэй. Тэгэнгүүт өөрийнх нь бодол явахынхаа урдах зүүн гэдэл ерөөсөө энэ номонд болсон үйл явдлыг л бичсэн биш.
зохиолч одоо тэр үйл явдалтай холбоотой болохын өмнө юу тохиолдов? Хүн амьдралаа ингээд жоохон анзаарахтайхан шиг харах юм бол зарим юмны урд ч дохио тэмдэг ирдэг юм байна ч гэмээр юм уу те. Гих мэт айгу ингээд анзааран унших юм бол эндээс авах юм айгу их юмтай. Тим ном надад санагдсан. Тэгээд тэр Рүштигийн эргцүүлэлүүд надад айгу тийм гой санагдсан аахгүй. Сарыг харахтаа сарны тухай хичнээн жанзаар бодож байгаа юм те. Хутагтаа үрдснийхээ дараа өөрийнхөө амьдрал дэх хутгнуудын тухай эргцүүлэл гих мэт ингээд айгу олон юмыг ингэж бичсэн. Тэгээд чи бас сая хэллээ шүү дээ хүчирхийл гэдэг сэдв хоёлаа дурдчаал өнгөрчихлөө. Хүчирхийллийн тухай хамгийн их бичсэн. Би чамайг ярьж хат бодлоо л доо. Хүн ер нь хороо ертөнцид бид нар одоо яг юуны төлөө байдгийг юм уу те хүн төрлөختөн нэгний хүчирхийлэх гэж лав уршин байдаггүй байх. Гэтэл бид нар санаатаа санамсаргүй ухамсаргүйгээр хүчирхийллийг хин нэгэндээ үйлддэг. Нэг хүчирхэг гүрэн хүртэл нөгөө улс гүрэндээ хүчирхийлэл үйлддэг. Нэг үндэст нь нөгөө үндэстэндээ хүчирхийлэл үйлддэг те. Магадгүй Рүшти ч гэсэн өөрөө хүчирхийлүүлсэн улс орны те иргэн уран бүтээлч штэ. Тимч болохоор магтгүй энэ сэдв хөндөгдөд идэм болов уу гэж би бас бодсуулаа. Сая бас бодлоод толгойд нөгөө Гюнтер Грассийн нэг би өөрөө уншиж үзээгөө тэр дурсамж байд юм шиг байлаа. Гюнтер Грасс нөгөө өөрийн үзэл бодол замлаасаа болоод маш их үзэн ядагдсан бас. Нэлийн Рүштигийн өмнөх бараг үзэн ядагдсан зохиолч бараг байж магадгүй. Зохиолч байхгүй. Гюнтер Грасс сонгон хайслах уу гэдэг намтар дурсамж дуртал бичсэн байдаг. Амар энгийн. Сонгон хайслахаар ямар бидрэмж төрдөг вүлээ те. Ингээд хичээгүүл бүгдийг ингээд задлаа харахад төв рүү н очих болгоо нүд хорсдог. Тийм ингээд өсөшгүй. Тийм таатай биш. Зүйл таатай биш. Тэгэхээр энэ Рүштиг би яагаад ингээд үнэхээр энэ үеэс үлдэх зохиолч гэсэн юм бэ гэхээр Рүшти одоо хүн төрөлхтөнд үлдээд байгаа маш одоо фундаментал юм суур юу хэм хуучны ийм маш гүн бат ингээд хүний сэтгэлгээнд суурилсан бараг хүн төрөлхтний тэн хагасаас хүн төрөлхтний 3/1 их одоо сэтгэлгээ ингээд гүн бат суурилсан ийм системийн эсрэг тэмцсэн. Бараг одоо шашин гэдэг бол одоо хүн төрөлхтний сэтгэлгээнд ингээд суурилсан системүүд байна шүү дээ. Ингээд хүний одоо ямар ч нөлөө бүхий улс төрч ямар ч нөлөө бүхий үзэл санаанаас илүү хүн төрөлхтний амьдралд хүчтэй нөлөөлдөг. Хүн бол одоо ингээд Америкийн одоо протестантууд бол жишээлбэл бүтэн сайнны мөргөлдөө тэр цуглаандаа заавал очих хэвээр тэр амьдралын нэг хэсэг гэдэг ч юм уу тийм исламистууд одоо хаж хийгээд тэр нөгөө Меккад ариун газар очих хэвээр амьд насны нэг амьд хүний төрсний хувьд тэр том системийн эсрэг энэ бол хоцрогдсон гэдэг дуурсан хоцрогдсон гэхээс илүү энэ системийг задлах гэж чөлөөтэйгээр харах гэж оролдсон ийм оролдлого хийсэн. Тэрэн тэгтээ бол яг үнийг хэлэхэд тэр сатаник версисээс ингээ харахад бол сүйдтэй тийм оролдлого гэдэг одоо бид нар бол исламист биш учраас исламын шашинт биш учраас магадгүй яриа жоох бүдүүл хэлж магадгүй. Одоо тэр нь тийм эсэргүүцэд баймааргүй тэг санагдсан. Одоо жишээлбэл бүр дундад зууны үед одоо Жордано Бруно одоо нөгөө одоо эсвэл нөгөө христийн одоо систем байна шүү дээ. Одоо нарны аймгийн систем бурхан тийж бүтээсэн гэх мэтийн энэ тайлбаруудын эсрэг бүр одоо хүн бурхныг бүтээгээгүй хүн одоо байгалийн шалгалаар бүтсэн одоо дайрууны одоо тэр онолууд ингээ гарч яхад бүгд эсрүүцэж байсан. Одоо христийн фундаменталист одоо хит үзэлтнүүд бол ингээд бурхныг одоо ингээд үүсгэж ийн гэж үзэж байсан. Яг тэр одоо олон зуун жилийн өмнө, бараг 1000 жилийн өмнө христийн шашин дээр тохиолдсон тэр зовлонг исламын шашинтын ертөнц дээр Рүшти бие дээрээ туулж байгаа юм л да. Одоо яг энэ цаг үе дээр. Тэгээд Рүштигээс болж маш их хүчирхийлэл хүмүүс дамаа их олон хүчирхийлэл авсан. Яагаад гэвэл яг энэ шулмын шүлгүүдийг Япон хэл рүү орчуулагч нь амнасаа алдсан. Норвег дээр гаргасан хэвлэн нийтлэгч нь амнасаа алдахын дагаван дээр очсон. Бас ямар хэл дээр хөлөө орчуулагч нь амнасаа алдсан. Мөн Рүштиг одоо тэгж нөгөө Ираны Аятолла Хамейни одоо шууд цааз оноосон үнийг эсэргүүцэж одоо исламын шашны гол одоо соёнгийн хэрэглэгч бичгийн хүмүүс бол үнийг эсэргүүцсэн мэдгдэл гаргахад Египтийн одоо нөлөө бүхий зохиолч Нобелийн шагнал зохиолч Нагиб Махбуз дэмжиж мэдгдэл хийж гаргаж сурсан байдаг. Нагиб Махбуз зөвхөн ер нь бол Рүштиг дэмжснийхээ төлөө
Өөрийнхөө зохиол бүтээлээс биш. Рүштийг дэмжснээсээ болж амьдсаа алдсан байдаг. Тэгэхээр энэ их хүч шийдлийн энэ одоо эсрэг өөрийн яхаарахгүй зөвхөн зохиол бүтээлээрээ биш боддоор ийм эсрэг үсэлээр хийлнэ. Эсрэг үслийн туг болсон зохиол нь юм бэл. Бүтээл. Боддоор одоо энэ бүхнийг одоо дуусгах цаг болсон. Би өөрөө амьдралаараа тууллаа. Энэ дам хүч шийдлийг зогсооё. Зохиолч хүн, нийтлэлч хүн, сэтгэгч хүн те өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлснийхээ төлөө амнасаа алддаг. Тийм ээ. Өөрөө хавчин гадуурхагддаг энэ зүйл магадгүй дундад зунд Жордано Бруног шатааж явах үед бол бодиттой байсан байж болно. Одоо ингэж байх боломжгүй нөхтөө гэдэг ийм аюулын харанх юм болоо да гэж бас бодмоор. Тийм. Тийм. Энэ номд бас Рүшти ингэж бичсэн байдаг. Өчигдрийн гай зовлон үгүй бол өнөөдрийн бид төлөвшөхгүй. Яг чиний хэлсэн шиг бид нар зарим юмыг эрүүл саруулаар харахгүй бол төлөвшөл гэдэг чинь өөрөө бурууч төлөвшөл ээж болно, зөвч төлөвшөл ээж болно. Хүн гэдэг чинь одоо ухаантай ухамсартай ийм юмтай юм бол мэдээж зөврөн л явах хэрэгтэй шүү дээ, тий. Тэр шашны туйлшрлыг шүүмжилж байгаа ч гэсэн тэр зөвл юмны төлөө ер нь үеийн зохиолчд бол дандаа зөв ёс суртахуун одоо зөв гэд хэлчихэр юу гэх юм бэ? Хүнд байх ёстой хүнлэг чанар те ёс суртахуун ухамсар юу гэдгийг хайр хүнд байх ёстой хамгийн эрхэм юмыг л бидэнд нэг үгээр сануулах гад бичээд байгаа юм шиг санагддаг штэ те. Тэгэхээр Рүштигийн хувьд яг ийм нүдээр бас ингэж харсан. Тэгэд өөрийнхөө хувьд ч гэсэн өчигдрийн тэр хутгатай халдлага гай зовлон байгааг бол өнөөдрийн би бас ингэж байхгүй тийм ээ. Өнөөдөр надад ийм ухаарлал дахинтай төрөхгүй гэдэг ч юм уу. Ийм ухаарлаар бас энийгээ бичсэн юм шиг санагдсан. Тэгээ одоо хоёлаа хайрын сэдвүүр нь бас эргээд орё л да тий. Хиний Рүштигийн одоо 5 дахь холбоо тогтоосон эмэгтэй бол Альбиосор тий. Элиза химбэлээтэй урт нэрийг марчлаа. Рүшти бол дунд нэрээр Элиза гэж дууддаг. Тэгээ Элиза энэ хоёрын учрал бол амар хөөрхөн. Өөрөө хүртэл энэ учрлаа нөгөө хөөрхөн учрал гэд тодтогцсон байдаг тий. Тэгээ миний энэ номоос анзаарсан зүйл ихээр Рүштиг бол одоо ингээд нөгөө шизэж реализмын бас нэг төлөөлөл юм гоё уран нарийн домог момогтой тий. Араб дахны гоё уран нарийн домогтой сүлсэн ийм гоё тансаг хэл найруулгатай ийм гоё зохиолч гэсэн төсөөлөлтөд нэг ч номыг барьж үзээгүй явж л хутгатаа тулсан чинь бүр амар бодит амьдрал руу бүр юу амар ингээл хутга мутга дөрүүлэл тэгэл амар ингийн бичлэгтэй юм руу тулаал орцсон. Надаа ингээд айгу сонир санагдчихсэн. Тэгээд нэрийн эн чин баримтат одоо ийм бүтээл шивдээ зориуд ингэж бичиж угаасаа ийм амар юм гочилж үчих ямар ч боломжгүй шүү дээ. Өчнөө удаа утгаар ингээд бүлүүвчээд тэрийг нэг яруу бичих гээд яах юм. Гэхдээ энэ донд айгүй гой зохиолч хүний те 70 хэдэн настай боловч хүн гэдэг ч ерөөсөө одоо бид нар нас бол тоо биш гэж ярьдаг шиг хүний сэтгэл зүрх хизээд амьд залуу хүн ер нь оюун санаагаараа заавал хөгшрөхгүй байх боломжтойг би Рүшти гэдэг энэ хүнээс харах шиг болсон. Яа тэгэхээр 27 секунд тэр алуурчин гिचтэй юу одоо тэр А гэж нэрлсэн байгаа юм л да. Тэр Атай нүүр тулсан 27 секундыг хүртэл Рүшти юугаар зөвөрлсөн гэхээр Шекспирийн нэг өөрийнхөө хамгийн дуртай 100-ны шөнийн 130 дугаар сонетийг уншиж гүйцэх хугацаатай жишээ зөөрлж байгаа амар яруу тэр тонд тэнгуут ингээд хөөх ямар гоё юм бэ хүн ингээд те өөрийнхөө өвхөлтэй нүур тулсан тэр 27хан хормыг хүртэл юм гоё яруугаар ингэж байж тэр нь бас энэ уран зохиолын нэг гоё зүйл юм уу зохиолч хүний доторх нэг тийм гоё гэгээлэг тал байгаа даа. Тэнгуут энэ айхтар хутга гэдэг бүлгийн дараа шууд Элиза гэж ороод ирэнгүүт амар гоё яруу тэр хоёрын уучрал бас айгүй гоё пен арах хэмжээний нэг 2017 оны пен арах хэмжээний үеэр анх Рүшти Элизатай нүүр тулсан юм байлээ л дээ. Тэгээд Элизатай нүүр тулаад гарч яваад тэр нөгөө шилэн хаалга мөрөгчж байгаа шүү дээ. Энд чинь бас 70 гэдтэй хүн. Аргагүй тэгээд шилэн хаалга мөргөөд ингээд гэмтээд тэгээд шууд одоо гэрт нь аваачиж Элиза гэрт нь хүргэж өгч байгаа юм л да. Тэгээд нэгдүгээр Элиза бол тэр пен клуб дээр Рүшти бол том зохиолч тэгээд настай хүн гэдэг утгаар нэг хүргэж өгөө. Тэрнээс хойш энэ хоёрын ойртох харилцаа эхэлж байгаа тухай их сонирхолтой бичдэг. Тэгээд тэрний хөгжилтэй. Тэгээд энэ эмэгтэй
Рүшти хоёрын хооронд хайр дурлал боддоор өрнөд энэ Элиза бол яруу найрагч эмэгтэй. Тэгээ маш мэдрэг эмэгтэй. Тэгээ мэдрэгээс гадна нэг тийм хүчлэг оюун санаатай хүн байгаа юм л да төлөвшсөн. Тийм учраас одоо Рүштиг жишээлбэл өөрөөсөө 45 50 хүн 70 гэдэг хүн 30-аад жил. Рүшти 70-д бол одоо Элиза 45. 3 үе мултарсан энэ харилцаа байгаа. Тэгээд ийм 3 үе мултарсан харилцааг гэр бүлийнхэндээ танилцуулахаас эхлээд л Рүшти өөрөө бас олон хүүхэдтэй Элизагийн үеийн хүүхдүүд ч байх шиг байгаа юм. Тэр хүүхдүүдтэйгээ танилцуулахаас эхлээл дахиж энэ насан турх руу гэж монголчууд ярьдаг. Насан турх руу ийм харилцаа үүсэхэд өөрөө нэгдүгээр бэлэн байгаа юу гэж бодгоос эхлээл бүр энэ хоёрын харилцаа ингээд эхлэхэд шуугаанд игдэхэд уран зохиолын ертөнцийн шуугаанд игдэхэд бүр уран зохиолын хэвлэл сонингууд дээр жишээлбэл энэ хоёрын харилцааг бүтэхгүй талаар бүр нэр бүхийн найз нөхдөнд бүр шууд байр сууриа илэрхийлж ингэж байсан маш их бэрхшээлийг туулж хувь хүнийхээ харилцааг бий болгосон. Тэгээд бас ингэж харилцаа нь батчаад бүтэж байгаа хооронд бол ковид дэгдээд тэрэнд бас хоёлоо бас ялангуяа Рүштид бол үхлийн ирмэг дээр бас очоод бусч ирсэн. Тэгээ ийм сорилтуудыг давсан тухайга бичсэн байсан тий. Хүчирхийллийн эсрэг бол хүнд тохиолдож болох хамгийн муухай зүйл магадгүй хүчирхийлэл. Тэр тусмаа бүр амь насанд нь улаан цам занал хийлж тий. Ямар ч гин буруугүй хүнийг зүгээр өөрийнхөө үзэл бодлоор шашны хит туйлширсан үзлээрээ хүнийг шууд буруутгаад хүн буруутгагддаг юм а гэд гэмт үйлдэл хийгээд тэр нь хууль шүүхээрээ яваад зүй ёсоор тэр бурууга хариуцлага хүлээж ээж хүний нийгэмжин тийм тогтсон ёс журамтай байтал тэрнээс гадуур шууд л ерөөсөө нэгэндээ ийм хүчирхийлэл ингэж үлдэж штэ тий. Үүний эсрэг хамгийн хүчтэй зүйл юу вэ гэхээр хүчирхийллийг сүр зогсох ганц амар хүчтэй зүйл ерөөсөө хайр байгаа байхгүй. Хүн нэгнээ хүнлэг ёсоор хайрын сэтгэлээр ингэж харахгүй бол хүн нэгэндээ ямар ч хүчирхийлэл бас туйл ёс байдаггүйсэн бол үлдчихэж мэдэх тийм харгас амтан байгаа байхгүй. Гэтэл түүний эсрэг хүн цааяасны гайхамшиг нь хайр байгаад идэг. Тэгээд яг нэгэн зэрэг хүчирхийллийг амсахын зэрэгцээ хүнийх зохиолж байгаа хуваар магадгүй хүчирхийлэлт хүрэх шалтгаан зохиолж байсан тийм зохиол бичсэн авчсан боловч хүнийхээ хуваар бүр зохиолчосоо ч хамаагүйгээр Салман Рүшти гэдэг хүн хайрлуулсан байхгүй тэр эмэгтэйд. Ингээд хүчирхийлэл хайр хоёрыг бас ингээд зэрэгцүүлээд тэгээд энийг бас их гоё харуулсан номны тодорхойлолтууд үзэн ядалтыг ялан нийлсэн үнэн хайрын түүх гэж Гардианы ревю дээр бичсэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ дэлхийн 3/1 нь арай үзэн ядаг баг. Гэхдээ дэлхийн 3/1-т хамаарах хамгийн ийм хит үзэлтнүүд үзэн ядагч байгаа юм шүү дээ. Өөрөөр хэлбэл исламын улс хит үзэлт бүлэглэл бол жишээлбэл Иракийн хот том Алеппо хотын дэр гэдэг эртний Шумерийн хотыг устгасан. Тэгээд тэнд бол Шумерийн эртний бурхад өөрөөр хэлбэл тэнд хүн төрлөختний бичиг үсэг үүссэн хот байхгүй. Тэр хотыг устгасан. Соёл үүссэн тэр хотыг яагаад устгасан бэ гэхээр Мухаммедээс өмнөх бүх соёлууд бол хуурмаг юм. Тийм учраас Шумерийн соёл иргэншлийн хотыг устгах хэрэгтэй гэдэг дэлхийд даяараа үйлсэн шүү дээ. Яагаад гэвэл энэ хүн төрлөختний соёлын голомтыг тэр бурхадыг дэлбэлж сөнөөж устгасан. Исламын ус бүлэглэл. Тэгээ энэ хүчний эсрэг ингээд сөрөн зогсож исэн энэ хүн алагдахад хүрч байгаа юм л. Тэгээд энийг би шидэт реализмын мөн чанартай ингээд ярмаа санагдаад байна. Юу гэхээр шидэт реалистууд бол хүчирхийллийг хамгийн ихээр дуулсан гэх юм уу. Хүчирхийллийн тухай маш их бичсэн. Шидэт реализмыг ашиглаж тэрийг бичих нь илүү тохиромжтой байгаа гэсэн үг. Тарантиногийн киногоор тайлбарлаад санагдаад байгаа байхгүй. Квентин Тарантиногийн кино бол ингээд аллагын тухай шидэт реализм ч байж болохоор галзуу нохой Квентин Тарантино хүчирхийллийн эсрэг маш их кино хийсэн. Ялангуяа Америкийн арьс өнгөөр ялгуурлан гадуурх үзэл нь шүү дээ. Боолчлолын эсрэг тэр Айнштейнд чөлөөлөгдсөн Жанго. За мөн фашист үзэл нь шүү дээ. Фашист, нацист үзэл. Тэрний эсрэг тэр фашистуудыг шийтгэж байгаа еврей нарын ийм террорист бүлэг байгаа шүү дээ бас. Тэр бол Англиороос бас тэрс нэр алдаргүй адгийн шаарнууд гэх тэр бүлэг юм. Тэр бол Гитлерийг зохиомл орчинд алж байгаа тэр бүлэг. Энэ нь бол
маш их цус үзүүлдэг, хүчрхийл үзүүлдэг хэрнээ маш их хүчрхийлэл цусыг сурчилсан тэр үзлийн эсрэг тийм үзэл санаа хөндлөг үзлийг дуурдаг. За энэ киноны тэр хиймэл цустай биш реализмыг айгу зөвлөж боддог. Юу гэхээр одоо ингээд Латин Америкийн орнуудад тэр гадлын компани буюу тэр капиталистуудын үлдээсэн тэр зэрлэг капитализмын үлдээсэн хүчрхийллийн улмуурыг жишээл хин Габо Габриэл Гарсиа Маркес өөрийнхөө зохиолоор одоо үзүүлдэг. Яг хятадын тэр энэ бол тэр нөгөө мөнгө капиталист үзэл санааны хоршийн талаар. Гэтэл бас нэгэн шидэт реалист болох одоо шидэт реалист гэж хэлж болно. Бараг энэ урсгалын үндэслэгч би бараг боддог. Одоо Булгаков бол одоо коммунист үзэл санаа, системчлэх үзэл санааны уран зохиол, оюун санаанд үзүүлж байгаа хор шигийн талаар тэрийг сөрөн зогсож байгаа хүний оюун санааны талаар мастер Маритад өгүүлдэг байх жишээ нь. Хятадын коммунист одоо маоист үзэл хүний амьдралыг хэрхэн одоо ингэж жазанд оруулж хүчрхийлдэг тухай одоо Моян одоо гаргасан байдаг ч юм уу тий. Рүшди бол исламын одоо хэд үзэл бол яадаг тухай бол яг үндэ рүшди тийм хурцаар илэрхийлээгүй. Жишээлбэл тэр 1988 онд гарсан тэр сатаник версийн яг санаа бол Мека хотод хин Мухаммедийн бодит амьдралд Мухаммедийг бол олон их нэртэй, гаремд олон их нэртэй тэгээд одоо тийм олон их нэртэй систем байгаа Мухаммедийг ингээд энгийн хүнчлээд ингээд харуулсан. Мухаммедийг бол ислам ёсонд энгийн хүнчилж харуулах ёсгүй гэж үздэг. Энгийн хүнчлээд харуулсан. Тэгээд ингэснээсэн болоод л энэ юу илтгэв шийтгэлийг хүлээсэн энэ najдаа эдэлж байгаа түүхнийг хэлж байгаа шүү дээ. Тий. Шашин ер нь хүмүүсийг бид нар бол одоо буддийн шашинтай орны улсууд тий. Шашин бол хүний ер нь бол манай одоо бидний дийлэнх шүтдэг шашнаар бол илүү одоо амар амгалан байх тий. Амьдралын элдв зовлонг тайвнаар хүлээн авах ч юм. Магадгүй цаашлаад үхэлт бэлэн очих тийм гүнзгий юмыг яадаг бол зарим шашнууд одоо нэг талаар хүнийг зөв сурталт дадуулахаасаа гадна бас илүү ингээд номлол юугаараа барьж тийм ээ хашиж хорж ингэх тийм бас юу шашин хит туйлшрах юм бол аль ч шашин магадгүй хит туйлшрах юм бол тийм болох аюултай. Улс төрч ялгаагүй шүү дээ тий. Хит яал нэг үзэл хит туйлшрах юм бол ерөөсөө тэр хүчрхийлэлт ч юм уу ямар нэг муу юмд хүний эсрэг зүйлд хүргэдэг гэдгийг л Юуийн зохиолчд одоо яг саяын дурдсан бүх зохиолчд яг хэлээд байгаа байхгүй тий. Ер нь бол тэгээд шашин ямарваа үзэл санаа эхлэхдээ бол ариун үзэл санаа гэдэг. Хүнлэг үзлийн оргил болсон хүмүүсээс ингээд гардаг. Уг нь гарсан байдаг. Будаа анх гарахтаа хизээч одоо жишээлбэл шашнаар дамжуулан одоо хүчрхийлэл хийхийг одоо сурталтаагүй байх. Гэтэл өмнөд Азад өнөөдөр шашны тэр буддист террористууд байдаг. Жишээлбэл Христ ч гэсэн Иесус Христийн тэр үзэл санаа бурханлаг тэр үзэл санаа бол бид хизээ нэгэн цагт энэ одоо хийж байгаа үлийг эдлэн шүү дээ гэсэн энэ санаа байгаа. ертөнцийн хүмүүслийг тайлбарласан юм домогдсон санаа шүү дээ. Хизээч хүчрхийллийг одоо номлоогүй. Үүнийг бол дандаа бүр марксизм, Маркс бол одоо ингээд хүчрхийлэлд хизээч уриалаагүй. Эдийн засгийн илүү хүнлэг номлол. Гэтэл үүнийг Ленин, Сталин бүр өөрөөр нэрлээд хүчрхийллүүд яадаг ч юм уу. Тийм ингэж байгаа. Тэгэхээр юу энэ шашныг ч юм уу үзэл санааг ингээд гойвуулсан тайлбарууд хүний ямар мөн чанарыг тэтгэдэг вэ гэдэгт рүү штий хариулт ирсэн. Юу гэхээр хүний өөдгүү, боловсроогүй, бойжоогүй ийм аюун санааг тэтгэдэг юм байна. Өөрөөр хэлбэл боловсралгүй хүний аврал нь туйшрал байдаг. Хүн өөрөө ингээд боловсрохгүй сэтгэл санааны хувьд ингээд амьдрал бэлэн болохгүй одоо юу н баг үнийг ихэд мөнгө олох аргыг олох болж чадахгүй бол хүн тэрэндээ ямар нэгэн зөвтгөл хайж эхэлдэг. Тэгэнгүүт зөвтгөл хайж эхлэхээр ямар хайх вэ гэхээр би хин нэгэн далдын юм хүчнээс асар том одоо далдын юм явуулгаас болоод би олигтой амьдрахгүй байна. Гэхдээ тийм зөвтгөл өөртөө холдог. Одоо энэ зөвтгөлийг бол одоо шашны аргаас ч болно. Жишээлбэл одоо энэ дэлхийд даяар их ирсэн юм еврейнээс болоод би юусоо сайхан амьдрахгүй. Түүнээс биш ахаад нэг хэл сурах юм уу? Ахаад жаахан боловсрол юм шиг жишээлбэл би гутал ингээд засаж сураад хүмүүст үйлчлээд
хоолны мөнгө олъё гэхээс илүү миний энэ амьдралд бол энэ тэр буруутай гэж үздэг. Энэ үзэл нь өөрөө хүн төрөлхтнийг ингээд хамарчхаараа энэ хүмүүсийг ингээд хамраад энэ хүмүүс угасаал залхуу байхыг эрмэлздэг учраас энэ дээр нь ингээд тоглоод хин ч ингээд тоглож болдгийм байна гэдэг ийм санааг рүүштэй хэлсэн байна. Тэгээд миний бодоход хувь хүний хүсвэг бишрэл бол тухайн хүнээс өөр хиндэж хамаагүй хэрэг. Тийм хувийн орон зайд оршид утга учраа бусадад нэлзаах гэж оролдоогүй шашин надад ямар ч төвөгч болохгүй гэж тоо. Тийм өөрөө хэлсэн байна. Сая чи хэллээ шүү дээ. Боловсроогүй, төлөвшөөгүй одоо амар хялбарыг хайж байгаа тийм одоо юу гэх юм их сул дорой оюун бэ шүү дээ. Тэр бол сэтгэлийн хувьд ч оюуны хувьд тийм хүмүүс ер нь одоо юм юунд автах магттай гэж. Тэрний яг жишээ нь одоо Рүшти рүү хотгоож дайрсан тэр 27хан настай хэмэгч залуу байгаа байхгүй юу. Тэгэд Рүшти бас эргцүүлсэн байдаг шүү дээ. Яагаад энийг хийхэд хүрв? Гэтэл яг үнэндээ Рүштигийн нөгөө шулмын шүлгүүдээс ерөөсө хоёр нүрэл уушсан гэдэг үл. Тэр байтугай нөгөө Рүштиг одоо алах зарлиг гаргасан Айтолла Хомений өөрөө сатаник версэс уншаагүй гэдгийг хүүн хэлсэн байна. Тийм. Их мэт ерөөсөө эдний өөрсдөө хүнийг шалтгаангүй үзэн ядж байгаа юм хүртэл ерөөсөө л юм харанхуй мухар гэдэг нь ингээд харагдаж байгаа байхгүй. Ядахнаа нэг үзчихэд тийм ээ. Номын сүхчөөд уншичаад оюун дүгнэлтэнд одоо эрүүл ухаанаар хүрээд ингэсэн бол өөр хэрэг. Гэтэл хүнийг одоо ерөөсөө туйлширсан үзлийнхээ төлөө зүгээр хүнийг өөрөө шууд ингээд шүүж, буруутгаж юуны төлөөгөө бараг мэдхгүй байгаа байхгүй болж шээ. Айгуу сонирхолтой нь энэ ном дотор аатай ярилцсан хэсгийг Рүшти өөрөө бол нүр тулаагүй. Анх нүр тулах тухай бодож исэн. Шүүх хурал болохын өмнө би очиж уулздаг юм билүү гэж бодсон ч гэсэн ер нь эцсийн дүндээ хэрэггүй юм байна. Тэгээд төсөөлөл дотроо аатай харин ярилцаад 3 удаагийн юм нүр тулж уулзсан ярилцлагыг төсөөлөд энд бас ингээд гэд нэг бүлэг дээр бичсэн байдаг те. Энэ номны бүлэг нь ингээд би болохоор ингээд 8 бүлэгтэй юм байлээ. Би өөрийнхөө тэмдэглэж үзэхгүй. Нэгдүгээр бол хүч хийлэл аллагын тулаар эхэлнэ. Хоёрдугаарт хайрын тухай. Элизатай бичсэн хайрынхаа тухай бүлэг бичсэн. Тэр нь юуны тайлбар юм бэ гэхээр энэ аллагын дараа амьдралд тисэж үлдсэн шалтгааныга бичсэн юм шиг байна. Тэгээд гуравдугаарт нь амьдрах уу өгөх үү гэсэн мэт амьдрал өгөхийн савлгаан дээр тэсэхэнд сэргээн засах эмчилгээнд ингээд байгаа тухайга бичсэн. Дөрөвдүгээрт нь бол одоо бусаж хүмүүсийн дунд орж иж, нийгэмд орж иж гэртээ эргэжлж байгаа. Гэхдээ гэртээ эргэжлж чадаагүй. Ягаад гэвэл өөрийнх нь тогтмол сууцыг бол ингээд папарац манжсэн учраас найзынхаа гэрт одоо соохоод өргөт Нью-Йоркийн соохоод өргөт эргэж ирсэн. Тэг 5 дугаарт нь бол хүмүүсийн хүрээлэлд эргэж орж байгаа. Тэг хүмүүстэй эргэж харьцаж эхэлж байгаа. 6 дугаарт нь бол алуурчтайгаа ярилцаж байгаа. Өөрийн алуурчтайгаа өөрийн бодол санаагаараа ярилцаж байгаа асуудал. 7 дугаарт нь өөрийнх нь онгод эргэж ирж байгаа. Онгод эргэж ирж байгаа. Тэгээ 8 дугаарт нь бол юу? Яг аллаг болсон тэр цэг дээр эргэж очиж байгаа тухай. Иймэрхүү бүтээд байгаа юм л да. Тэгээд амьдралын нэг тойрог юм шиг те. Энэ номны тэр эхлэл цэгийг нь би эндээс энэ цэг дээр байна уу гэж харсан. Бүх юм ард хоцорсон гэж баг үзэж болохоор өөрөө андуурч байгаа юм л да. Хүн л болсон хойно. Ингээд үхэлдээ тэмцээд үр хөвгт нь ирж өөртөө ингэж сахиад ингээд маш их нөхөн сэргээ хэмжлэгээ хийлгэсний эцэст нүд нь хизээш дахиж сэргэхгүй гэдэг үнэндээ эвлэрээд тэгээд эргэж ирээд юм бичгийг оролдож байгаа. Юм бичгийг оролдсон чинь би энэ аллахын шархаа одоо аллахын миний биеийн шарх идэрсэн байна. Гэхдээ сэтгэлийн шархаа идгээхгүйгээр хизээч ахиж зохиол бүтээл бичиж чадахгүй юм байна гэж одоо өөрөө бодсон. Энэ номын дунд би номны эхлэл нь дундаа би постмодерн одоо утга зохиолыг яарахгүй юу гэсэн дээ. Зохиолч гэсэндээ хизээч систем баригдахгүй. Ном эхлүүлсэн шалтгаан дундаа би. Түүх бол Рүштигийн системээр явж байгаа боловч ном эхлүүлсэн шалтгаан тэгмүүд би хизээч миний онгод ирэхгүй юм байна. Би энийг яг энэ аллахын энэ шок сэтгэлийн энэ зовлонгоо давахгүйгээр хизээч энэ ард гарахгүй юм байна гэд энэ номыг бичиж эхэлж байгаа.
Энэ ном Рүшти юун түрүүн зохиолч хүн учраас хэдий амьд үлдсэн ч гэсэн хайраар дүүрэн гэр бүлийг бүтээгээд байж байгаа ч гэсэн дотн хүмүүсийнхээ хүрээлэлд байгаа ч гэсэн өрөөс нь нүдгүү ч гэсэн ингээд амьдарч болж байгаа ч гэсэн юун түрүүн зохиолч хүн учраас өөрийнхөө тэр зохиол бүтээлээ бичихгүйгээр дахиж онгод урмаа мэдрэхгүйгээр тэр хүнийг бүрэн амьд байна гэж хэлэх бас яаж боломжгүй байгаа юм. Тийм байлээ. Тийм гот нэг найз нь бас яг хэлсэн байдаг шүү дээ. Имлэгт хүнд өвдөөд нөгөө тэр өвдөөдг нь алгаас сэргэж явах хавцад найз нь хин блэ найз нь чи яг энэ тухай бичгүүгээр бол одоо чи эргэж ирэхгүй шүү дээ гэсэн чинь хэлсэн хэлсэн. Тий хэлсэн байдаг. Тэгэхээр Рүшти болохоор баг бичмээргүй ч юм шиг бодож исэн боловч энэ бол маш хүнд цохилт тахгүй юу те. Ийм хүнд цохилттой хүн тэрийг за болоод өнгөрчлөө би даван тулчлаа гэж цаашаа амьдрахаас илүү яг би биеэрээ даван тулсан ч гэсэн сэтгэл зүйн хувьд түүнийг энэ надад тохиолдсон юм шүү. Би энэний ард гарчгаад байж байгаа юм шүү гэдгийг хүлээн зөвшөөрөх буюу баг идэгрэл байгаа байхгүй юу. Тийм ч учраас эргэж шатааквад Элисаг дагуулад очдөг шүү дээ. Элисад ямар хүнд байгааг ч бас төрсөлсөн байдаг те. Элисад энд ингээд яг энд би зогсоод намайг энд тутгалаад би энд ингээд тэр хүнтэй ингээд нүр тулаад энийг ингээд төсөөлөх ямар хэцүү байгаа вэ? Элисад хэцүү байгаа гэд өөрөөсөө илүү Элисад санаа зовоод байдаг. Өөрөө болохоор ерөөхдөө ингээд маш тайван эргэж очиод ингээд идгэрснээ яг ойлгоод тэгээд энэ хутга зохиолг нь энэ хутга ном бичигдэх яг тэр нөхцөл энийг бичиж энэ үннийг өөрөө тулсан үннийг хүмүүс ч бас мэдүүлж дотроосоо ахиж гаргаж ээж те ахин бичнэ гэдэг бол тэрийг магтгүй тэр үйл явцыг ахин мэдэрхий нэр байхгүй те биеэрээ тулаад өнгөрсөн юм ахин бичиж ийн гэдэг бол өөрийнхөө дотор тэр бүхнийг ахин сэрээж ахинтаа нүүр тулж ухамсартайгаар нүүлд турж бүр ингэж даван туулж агаад за энэ хутгийг би гаргасны дараа магтгүй Рүшти ахаад одоо зохиолчийн амьдрал магтгүй зохиолч маань Нью-Йоркийн тэр нэг хаан нэгтэх орон гэртээ магтгүй одоо зохиолоо бичиж сууж байгаа бах тийм байхгүй. Соломон Рүштиг би баримт кинон дээр харж байгаа юм шиг ботор гарсан нэг тохиолдол ерөөсө мартдаггүй юм. Юу гэхээр одоо нөгөө Куртсийн нөгөө цуврал байна шүү дээ нөгөө. Тийм Бридж Джонсын өдрийн тэмдэглэл дээр Бридж Джонс хэвлэлийн газар ажилд ороод одоо хэвлэлийн газар ажилд орчоод Соломон Рүштигийн номын нээлтийг хийх менежерээр томилогддог. Харамсалтай нь манай Бридж Джонс өөрөө бүтлгүй ерөөсөө Рүштиг уншаагүй учраас зохиолчоо таньдаггүй. Рүштиг ингээд хоёр нүдээр хөрхий нэмсгэлээд зогсож яадаг. Тэгээд зохиолчдоо танихгүй очоод тэгээд даяар алдартай паблик фигурыг танихгүй ингээд очоод ариун цэргийн өөрөө асуудаг тэр хэсэгтэр Соломон Рүшти хэрвээ манай одоо сонсогчид уншигсан санддаг бол Соломон Рүшти хараад маш нөхөрсгөр нэмсгэлдэг тэр хүн бол Соломон Рүшти. Тэгээд Соломон Рүштигийн энэ хэрэгцүүлэл өөрөө зөвхөн аллахын тухай хохирогчийн намжил бол биш. Том зохиолч бол хизээч тийм үлдээдэг юм байна. Нэг юм сонгны нэгэн хальсыг аваад үлдээдэг юм байна. Одоо Гюнтер Грассихаар бол цаашаа ингэ нүд нь хорсож исэн ч гэсэн цаашаа явдаг. Тэгсэн ковидын дараа хэрэгцүүлэл гэж байгаа маа. Энэ дээр ингэж хэлж байгаа л ковидын дараа би ингэж аз жаргалын тухай юм арман бичиж. Гэхдээ тэрэн дотор ямар санаа бичих гэхээр сав цагаан ингэ бэхээр бичдэг юм дүртэй тийм шид тийм санаа болоод дараа нь тэр ингэ мухардсан байдаг. Юу гэхээр дэлхийд даяар үхэлд угаагдсны дараа би жаргалын тухай чалчаад сууж явах ямар ч боломжгүй юм байна. За эндээс нэг том аргумент гарч ирдэг. Юу гэхээр ер нь бол хүчирхийлэл үйлдэгчид маш ариун гэгэн шалтгаанаар хүчирхийллээ үйлддэг. Зүгээр яг уу жишээлбэл одоо би чамд хайртай учраас чамайг зодж гин гэж маш олон хүчирхийлэгчид эхнэрээ зодогчд зөвтгдөг. Дараа нь хүчирхийллийн шоронгоос яг тэрнээс олж мултардаг. Би хайрлаад хардаад чамайг ингэж байгаа шүү дээ гэж хэлдэг. Гэтэл яг үндэ тийм биш байдаг. Хүчирхийлэгч учраас хүчирхийлэгч байдгийг олон хүнд ордог. Бүр жижигхэн жишээнээс. Тэгээд тэндээс хүн төрөлхтний сайн сайхны төлөө гэж Сталин ч хэлж ирсэн. Гитлерч хүн төрөлхтний сайн сайхны төлөө еврей нарыг устгасан. Еврей нарыг устгасан. Тэгэхээр ковидын дараа хэрэгцүүлэлт дээр хин маш шударгаар юу хин хэлсэн байдаг юу? Аз жаргалын тухай хэрэгцүүлээ. Тий, аз жаргалын тухай тэр юу
Рүшди болохоор ковидын дараахын дэлхийн ертөнцийг бол маш шударгаар дүгнсэн байдаг нь. Ковидын дараах дэлхийн ертөнц бол ингээд популизм, хит зүүнний үзэл, хит үзэл энд одоо ингээд өөрийн ирэхгүй ингээд борооны дараах мөөх шиг дэлхийд даяар ингээд дэлгэрлээ. Энэ ковидын дараахын сэтгэлгээний ухралтыг хүндрэлтэн бас хүндрэлтэнд бол яахааргүй том парадокс боллоо шүү гэж анхааруулсан байдаг сэтгэгчийн хувьд. Ковидын үеэр бол маш олон дарангуйлагчдад шин боломж нэгдлээ. Ковидын өмнө бол жишээлбэл маш олон одоо юм зүүнний системүүд ганхахад хүрч исэн бол дахиад дарангуйлал амилахад хүрлээ. Гэж одоо дүгнсэн байдаг. Тэгээд бас одоо ингээд одоо маш олон хит үзлүүд бас ингээд дахиж иргэн одоо амилахад хүрлээ. Яг одоо нөгөө нэг юм хойд түүлийн мөс хайлахаар галбын өмнө байсан вирусууд ингээд дэлхийг эзэлж байгаа шиг ингээд хүндрэлтний сэтгэлгээнд ийм гарлаа да гэсэн харан гост илдэж илээ. Тийм. Тэгэхээр Рүшди бол утга хэмээх номороо одоо зөвхөн өөртөө тохиолдсон зүйл халдлах те хүчирхээлт хэрхэн өөртөө амьдралд хүл тавьж байгаагаасаа гадна сэтгэгч чиний хэлсэн шиг үнэхээр зохиолч сэтгэгч ийм оюуны өргөн цартай учраас яг л тэр хүрээгээрээ өөрөөрөө дамжуулан те ковидын дараах дэлхийн ертөнц энэ хүн төрөлхтний хувь заяаг хүртэл өөрөө юу гэж харж ийн ер нь бид нар хаашаа яваад байна гэх мэтчлэн тэгээ энэ бүх сэдвийг ингээд дурдаад оруулаад явцсан гол нь энэ ном өөрөө бичлэн маш энгийн учраас уншигч бид нэр Рүштигийн өнөөх халдлагаас яаж сэргэж байгаа явцад хөтлөгдсөндөө анзаарахгүй өнгөрчөж мэдхгүй гэсэн тийм юмнууд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр айгүй нухацтай унших хэвээр ном юм байлээ л дээ. Харин тийм. Би харин энийг уншаад миний анхны Рүшти хэл мутагийн харгаа байхгүй. Яг үнний хэлэхэд тэр англи хэл дээр бас унших гэж оролдсон боловч үгүй чадахгүй мөлий. Рүшти бол чамдын сайхан нариулагтай зохиолч юм билээ. Тийм тэгэхээр ингэж байгаа. Энэ залуучууд их чухал санаа. Ингэж байгаа юм. Урдчин сунайх нүцгэн ирээдүүд үүнд өөрийгөө буруутгах чадваргүйдээ урам хугарсан чинь илэрхий байна гэж. Энэ нөгөө алуурчтай өөрөө ингэж хийсвэрээр ярилцдаг хэсэг нэг байхгүй. Юу гэхээр манай залуу үеийн өмнө ер нь залуу хүний өмнө толгордог нэг зүйл бол ирээдүйн нүцгэн байх. Ингээд урд байгаа ирээдүй тодорхойгүй байхад маш их айц төрдөг. Тэгээд залуучууд бол тэрнээс олж бухимддаг. Ер нь тэр ирээдүг ямар ч ухаантай хүний өмнө нүцгэн байгаа гэдгийг хүмүүс төсөөлдөггүй. Сократын өмнө ирээдүйн бүрхэг харанхуй айц төрүүлэн байсан байх. Тэрийг зөвхөн өөрийнхөө хөдөлмөрөөр өөрийнхөө тэмцлэр ингээд давдаг гэдгийг өөрийгөө боловсруулж давдаг гэдгийг залуучууд ойлгодоггүй. Тэгээд гомдлж хэлдэг. Би одоо ингээд ийм ертөнц байна. Би ингээд дахин давдаг төшгүй ертөнц шүү дээ би бол ийм индивидуал. Тийм оюутнуудаас их анзаардаг. Би гонлоо гэдэг ингээд. Тэгээд тэрэндээ хин нэгний буруутгах хэрэгтэй болдог. Эцэг ихэн ч юм уу хамгийн түрүүж ертөнц тусагч нь эцэг ихэн бол. Тэгэл ингээд жишээл эцэг ихэн өөрийг ингээд нэг л тийм дутуу татуу орчинд өсгсөн юм шиг тийм ээ. Цаашлаад улс их орноос л явчвал нэг болмоор юм шиг тийм. Жишээл Монголоос яваад нэг Америкт очиод нэг аяг угаачвал нэг тийм амьдрал нь сайжирмар юм шиг. Тийм гэдэг. Гэтэл яг үндэ тийм биш байдаг. Яг үүний эсрэг бас асуутан вакцины хийдэ бүдүүн бүлгээр одоо тэр өөрийнх нь амь насанд халтсан хүүтэй очиж ярилцсан тэр хийсвэр бүлгэн дотор бол тийм Рүшти бол маш хүчтэй бичсэн байдаг. Тэгээд энэ бүлгийг уншаад би бол ингээд бас өөрөө ч нэг юм ухаантай хүнд загнуулаачих юм шиг профессор тийм уран зохиол. Чам дээр жүжигний зохиол шиг санагдсан уу тэр харилцаар энэ. Тэгсэн. Тийм мэдтэй. Тэгээд ингээд загнуулаачих юм шиг тийм мэдрэмж төрсөн. Тэгээд номыг нь уншихад хиний Анна Григорьевна Достоевская буюу Шиткина гэдэг нэмэгтэй Достоевскийн эхнэр бас нэлээд үе мултарсан хүнтэй суусан Достоевскийн эхнэр Достоевскийн тухай тусламж байдаг. Тэр бас их санаанд орсон. Тэр бол цэвэр хайраар ингээд санагдуулам тэр хоёрыг. Тий Достоевскийг амар өрөвдсөн байдаг байхгүй тэр хүн эхнэр нь маш их өрөвдөж түшсэн. Яг тэр магадгүй Рүштигийн тухай Элиза дурсамжчвал тиймэрхүү юм бичгээр надад ийм санагдсан. Тэгээд энэ номноос гадна би энэ Монголд гарсан хоёр номыг хүмүүс уншаасаа гэж бодоод байгаа юм л да. Энэ нэг нь бол одоо
болор судраас гаргасан өрн дорн гэдэг өгүүлгийн төвөр. Энэ аюу гоё юм хүүрнэл зохиолын юу гэмээр. Хүүрнэл зохиолчийн замын зураг гэмээр юм байлээ. Ягаад гэвэл өрн дорн гэдэг бол рүшти өөрөө. Тийм. Юу гэхээр Яг үнэ. дорн төрсөн дорны сэтгэлгээнээс ургаж гарсан. Тэгсэн мөртлөө өрний философийн гүн суусан эрхчлөөний мэдрэмж өндөртэй. Тэгснээр энэ бүлэг нь ингээд дорн дахны буюу энэ дэх төссөн багийнхан дурсамжтай холбоотой нэг бүлэг. Өрн дахны түүх соёл өөрийнх нь түүхийг маш их уншдаг, өрний түүхийг маш их уншдаг. Тийм хүн тэрнтэй холбоотой тэр хоёрын дундчтай холбоотой 9 өгүүлгээс ингээд бүтсэн. Тэгээд өөрийнх нь нөгөө хэл найруулга их тийм юу байхгүй. Мөштийн хэл найруулга их тийм яруу мөртлөө юм дайчин. Хурдтай. Тэгээд Хемингуйгийн тийм богино өгүүлбэрээр ийм Хемингуйд ч баймгүй тийм яруу ертөнцийг бүтээчих болдог гэдгийг ингээ харуулсан. Тэгээд зориудаар ийм угалзарсан өгүүлбэр хийж байгаа боловч үндсэн тэр юу түүх хөрвүүлэгч түүхийг өрнүүлэгч тэр найрууд усан чадвар нь тийм юм гавшиг аюу гавшгаа зохиолж байна. Тийм. Энэ Флоренц шийдтгүнжээс авт харагдаад байдаг. Тэгээд манай цэнгэл орчуулагч өөрөө бас өндөр түвшний орчуулагч учраас ингээд их тийм зовлонгүй гоё орчуулсан. Тэгээд эндээс би нэг өгүүлбэрийн ярмаар санагдаж байгаа нэг өгүүлбэрийн юу энэ Акбар хааны тухай манай нөгөө Монголын хаан Акбарын тухай зохиол واخгүй. Тэгсэн Акбар хаан өөрөө төсөөлийн хатантай. Маш олон хатантай боловч өөрийнх нь жинхэнэ хайртай хатан төсөөллөх. Түүнийг нэг гонхонд хоригдсан хатны тухай. Тэгээд Акбар хатандаа ингэж хэлж байгаа. Нэг үдэш тэр төсөөлийн хатандаа хэлж байгаа. Цаг хөзөр наадан цаг нөхцөөж суухдаа Акбар түүнд жодга чи төсөөлдөө өөр хүний мөрөөдөлд нэвтэрч түүнийг нь өөрчлөөд оронд нь зориг гаргаж өөрийнхөө мөрөөдөлд оруулж болдог. Бүх дэлхий тэр чигээрээ биелсэн мөрөөдөл болвол яах вэ гэж билээ гэж байгаа. Энэ ямар санаа вэ гэхээр энэ хийсвэр санаа байхгүй юу? Өөр хүний мөрөөдөлд нэвтрээд түүнийг нь өөрчлөөд өөрийнхөө мөрөөдөлд оруулна гэдэг бол энэ бол иш үзүүлэгчийн тухай л яриа. Энэ бол шашны тухай байхгүй юу? Бид бол магадгүй Иесус Христийн мөрөөдөл Мухаммедийн мөрөөдөл донд яваа хүмүүс. Бүх дэлхийн ертөнц тэрний мөрөөдлөөр байдаг. Гэтэл энэ туйлшил шашны тухай санаа нь бүр энэ дотор хүртэл явна. Энэ дотор хүртэл ингээд жижигхэн ямаараа хүртэл ингээд эргэлдүүлсээр л байдаг нь аюу сонирхолтой. Тэгээд энэ Флоренцийн шийдтгүнж дээр болохоор монголчууд бол Өрөштөд хориг тавьмаар хийсгийг бол бас л оруулсан л байлаа. Юу гэхээр одоо Акбарын дээд удам болох Чингис хаан бол ерөөсөө хүчрэг хийлгэж байсан, бичих хүсэхгүй харанхуй мох хүчрэг хийлгэж байсан. Акбар тэр түүхээс ичээд соёл ринчлийг бүтээхийг хүссэн. Энэ секри хот юм а гэх мэт санаа бол пал хийдэл бичсэн. Тэгэд Монгол азар исламын одоо хит үзэлтнүүд шиг тийм улс биш. Өрөштөд хизээч хориг тавихгүй. Ягаад гэвэл монголчууд бүр мянган жилийн өмнө дэлхийн ертөнцид шашны эрхчлөлөө тунхагсан. Дэлхийд анх удаа бүх шашны сүм эрхтгийш оршин тогтнодог байсан хот бол Хархурам хот. Магадгүй энэ бол үнэхээр эрхчлөөд нийслэл. Тэгээд би тэрийг ингээд Рүштигийн өмнөөс сөрж одоо ингээд баг өөрт нь загталчмээр юм шиг сөрж эсэ бичмээр санагдсан. Юу гэвэл тэр таны яриад байгаа тэр чөлөөт Акбар хот, Акбарын тэр секри хот чинь энэ Флоренцийн шийдтгүнж дормолт руугаа тэр секри хот чинь манай Хархурам хот байсан юм а. Манай Хархурам хотын дотор бол дэлхийн ертөнцийн бүх шашин эрхтгшээр оршин тогтнодог байсан юм а гэж хэлмээр санагдаад байгаа байхгүй. Тийм. За. Рүштигийн хэл гэж ярьсаас би бас нэг юм санаа тэмдэглэсэн. Рүштигийн одоо тийм нөгөө зохиолч хүнийхээ аюугаар л өөртөө тулгарсан юмнуудыг хүртэл ингээд эрх зүйч дүгнэхтэй одоо алуурчдаа тулгарсан 27 секундыг Шекспирийн сонетыг уншиж гүйцэх хугацаатай зүйрлэхээс ахуулаад тэгээд нөгөө Хамот гэдэг имлэгт анх нөгөө сэхэн амьдруулахад анх очоод үхэл амьдралын заагт байж хат мань хүний толгойд юу харагдсан бэ гэхээр юм алтан өсгүүд
үг үсгээс бүтсэн орд харшууд нүхэлтэй нүүр тулах магадгүй тэр оюун санаа самуурж байхаа тэр юу нь хүртэл ерөөсөл уран зохиолын ертөнцид үг үсгийн ертөнцид өрнж байгаа амар сонирхолтой. Надад тэр ингээд ерөөсөө хүн нөгөө ингээд ингэж санагдсан л да би. Саяхан бас нөгөө Вулфийн нэг ном харж байсан чинь хүн бол ерөөсөө ингээд амар амгалан зориулагдсан амьд юм биш үйл хэргийн төлөө зориулагдсан амьд. Тэ бид нар одоо ингээд хүнд нэг авьяас бэлэг байдаг бол тэр авьяас бэлгээл тэр өөрийнхөө насан туршийн үйл хэрэгт тэргээрэл хандах хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр зохиолч хүн бол угаасаа хэл, оюун санаа тэ хэл, оюун санаа шүү юу жилж болмоор одоо ийм юм дээр зангидаж ийм үйл хэрэгээр хэлийг ашиглаж оюун санааны үйл хэргийг л бүтээн штэ тэ. Тэгэхээр энэ үхлийн мөчөд хүртэл ухамсаргүйгээр тэр үг үсгээр бүтсэн орд харш харагдах магадгүй тэр өөрийнх нь тэр дундаж ертөнцийн тэр гоё магадгүй биднэрт бол нэг Монгол гэр харагдах юм уу да янз тий. Тэгэхэд Рүштид болохоор үнэхээр тэр шидэт реалист ертөнцийнх нь тийм алтан үсгээр бүтсэн орд харш харагдах жишээтэй. Тэгээд одоо хутга бол хүчирхийллийн одоо илчим тий. Хутга бол миний хувьд хүчирхийллийг төлөөлж ирж надад хүчирхийлэл үзүүлсэн юм. Харин миний хувьд бол одоо надад байгаа хутга гэвэл гэхдээ үүгээрээ би хүчирхийлүүлдэн гээгүй. Тэр хүмүүст хүчирхийлэгчдэд одоо хүүтэн мис байгаа бол миний хутга нь одоо хэлэл юм да тий. Би хэл бол миний хутга. Хэлээрээ би одоо ингэн. Тийм учраас би одоо энэ номыг бичиж байж гэдэг юм уу. Нэг ийм санаа яваад байдаг. Тэр надад энэ хэсгүүдийг уншихаар одоо ном уншихаар нэг хүнд нэг бах төрдөг ш. Надад ягаад ч юм эднэр айгүй молц шиг амир нэг гоё санагдаад. Ямар гоё юм бэ? Зохиолч хүн гэдэг яг ингээд ингэж л юмыг харж сэрдэг юм байна. Энэ номыг уншаад тэгээд гол нь надад нэг сэрхийтл бодогдсон юм гэхээр манай уран зохиолд байдаг нэг тийм туйлшрлыг одоо яг хүндсэн шиг надад санагдсан. Юу гэхээр манай уран зохиол бол одоо яг юу гэхгүй модернизм болон постмодернизм сайн ойлгоогүй юм санагддаг байхгүй. Зүгээр л гаж зүйл. Сидней Фоллокийн нөгөө зураг биш үү? Тэрэн шиг цацаад хайцсан будаг шиг. Цацаа хайцсан будаг. Тэгээ санамсаргүй ямар ч утгагүй зүйлийг постмодернизм гэнэ гэж ойлгосон. Тэгээ бид хоёр нөгөө момаг үзэж явах чи нөгөө юу үзсэн шүү дээ. Монед чинь нэлээд удсан шүү дээ. Тэгээ монег анх үсгэж чамд ер нь над ямар мэдрэмж төрсөн бэ? Тэгш би монег оруулалт ихтлээ хөглөгдөж байгаагүй. Би яагаад тэгдэггүй байсныгаа очоод яг ойлгох шиг болсон. Юу гэхээр тэр моне бол одоо импрессионизмыг үндэслэгч, уран зурагт гэж ярьдаг шүү дээ, тий? Импрессионизмыг дэлгэрүүлэгч, импрессионизмын гол төлөөлөгч. Тэгээ надад бол бас яг л тийм сэтгэл төрсөн. Монегийн сэтгэлээс надад бас нэг тийм сэтгэл төрж байгаа байхгүй юу? Тэр нь юу гэхээр одоо өөрийнхөө сэтгэлийн доторх тийм үтсгэлэнтэй тийм нэг юм яруу зүйлийг мэдрэх гэх юм уу? Айгу сони юм билээ тэр одоо үгээр хэлэхэд айгу хэцүү. Нэрэл яг нэг юм сэтгэл төрөд байгаа байхгүй юу? Тэр чинь уг нь моне өөрийнхөө харж байгаа зүйлийг өөрийнхөө сэтгэл рүү авчираад зотон дээр буулгасан монегийн сэтгэлийг би үзээд байгаа мөртлөө тэр сэтгэлээр нь дамжуулаад би ахад цаад зүйлийн бодтод үрсэлсэн зүйлийн тухай юм яруу сэтгэл надад төрөөд энийг одоо юу гэж хэлмээр айгу сонирн байгааз. Тэгээ надад тийм маш яруу сэтгэл айгу төрсөн. Тэгээд монег бол ерөөсөө үзжээж л амьд сэргээр нь мэдэрч байж л моне юу бүтээсэн гэдгийг харахаас биш одоо вики дээр бичсэн тий судлаачдын бичсэнийг үзэж уншсанараа монег ерөөсөө ойлгохгүй байна гэдгийг л ерөөсөө сэтгэл гэдэг бол ерөөсөө тийм амьд сэргэх зүйл юм байна. Яг тухайн агшин цоо шинээр төрж байгаа тэр зүйл сэтгэл юм биш үү тий. Тэрийг моне хамгийн амжилттайгаар тэр сэтгэлдлийг авч үлдэж одоо баг бодцжуул чадсанараа бүр их гайхамшиг бүтээсэн юм шүү гэж би бодсон шин. Тэгээд тэрийг би ахиж давхар хараад бас нэг өөр юм руу ингээд хүрээд байгаа нэг сонин. Тэгэхээр магадгүй энэ надад л төрсэн сэтгэл болохоос биш. Чи магадгүй монийг чи бас үтсэн шүү дээ. Чамд болохоор бас магадгүй шал өөр юу төрсэн байх. Тэгэхээр надад нэг юм маш эмзэг тэр монигийн завсрын өнгөнүүд те. Тийм завсрын өнгөнүүд ялангуяа нөгөө гүүртэй эсгүүч ямар юу лээ. Лондонгийн гүүртэй эсгийг ойртоод харах тусам гүүр харагдахгүй. Холдох тусам тэр гүүр ингээл тодроол яг тэнд нэг юм манан дундаас ингээл ялгараал надад тийм юм төрүүлж байгаа. Тэр уран зохиолч гэсэн магадгүй. Постмодернизмыг ч гэсэн бид нар магадгүй
гол руу нь хит хутгалтаж ороод жоох ингэж алсалж байгаад энэ юу өгүүлээд байна гэдгийг харахгүй хитрхи дунд нь ороод замбраагүй сэтгэлээр хүлээж авсан болохоор замбраагүй хитрхи эрх чөлөөтэй зүйл юм байна гэж ойлгодог ч юм болов гэж бодмоор ч юм шиг санаандгүй холбоо ярьчлаа шүү. Харин тийм би бас тэгж бодсон. Би бас яг энийг нөгөө тэгж мэдэрсэн учраас бас чамтай ярилцсан бодсон байхгүй. Яг би яг тэр танхимаас гармааргүй санагдсан. Тийм. Тэр ингээд хэдийгээр үнэхээр тийм самсргуудээр тоглосон. Тийм зохиомж юм шиг харагдсан боловч цаана маш гүнзгий нууцтай зохиомж ажигласан. Тэгээд тэрний тэр ховсын чанар нь тэр нууцтай зохиомжиндөө байгаа юм болоо да гэж бодоод би ингэж анзаарсан гарч явах та. Дараа нь тэгээ би Роткогийн танхимд ороод Ротког хараад Ротког биш тэр Полокгийн танхимд ороод Полокгийн хамгийн алдартай зургийн өмнө ингэж сорогдсон. Полокгийн тэр Монетэй харьцуулах байгаа чанар нь бол Моне бүтэн танхимаар ингээд одоо Лондонгийн тэр гүүрний аавранд автчихад Полок бол нэг л зургаар барьсан. Урдаа намаа барьсан. Үнэхээр явмааргүй санагдмаар мэлээ тэр Полокгийн хүмүүс. Тэгээ зөвхөн тэр ингээд бүхэл хавтгаагаас харахыгаад зөвхөн деталь ингээд харахад Роткогийн урдаас явмааргүй тийм систем дотор намайг барьж чадсан. Тийм онгодын тэгээд дээр нь тэр нууцтай ажиллагааны Ротког бол зүгээр л будгаа засч байсан гэдэг биш. Цаана байгаа тэр нууцтай ажиллагаа. Тэр самсргүй юм шиг мөртлөө тийм систем бий болгож байгаа. Тэрний цаана байна да гэж бодсон. Постмодернизм гэдэг яг тэгтэл би ойлгосон. Сайн бүтээл ерөөсөө тийм юм биш үү? Цаана тэр хүн угаасаа маш их боловсрцсан, тэрний төлөө өчнөө эрэл хаагуул хийсэн, туршилт оролдлогоо хийсэн, хамаг мастерс тоогоо шингээсэн байнгут бид нар тэрийг харахаар яг санамсаргүй юм шиг санагддаг. Яг л надад сэтгэл төрж байгаа шиг байхгүй юу? Гэтэл тэр би нөгөө нэг эргэж ирснийхаа дараа Монегийн баахан ингээл ишлэл Монегийн тухай нөгөө Монег сайн тоогдох нь хаашаа нэг их ингэж өөртөө ингэж одоо Монед дурлж татагч байгаагүй хүн чинь Монегийн тухай ингэж юм яагаад утсан чинь Моне ерөөсө дандаа өнгөний эрэл хийж өнгөний тухай эргцүүлж тэмдэглэлүүд нь баахан өнгөний тухай ерөөсө ингэж тэр өнгө гэдэг юмыг ерөөсө ингэж одоо юу гэдэг бид нар үгийн эрэлт яаж чаддаг шиг өнгөний эрэлт гэж тэгсэн мөртлөө Моне ерөөс тэгсэн юм шиг тийм хурц тод өнгө ерөөсө харагддаггүй дээ аюу сонин. Гэтэл тэр өнгөний олон нийтгэл өнгөний уусгалаас яаж хүнд сэтгэл төрүүлэх өөртөө төрөөд байгаа тэр байглаас би мэдрээд байгаа яруу тэр сэтгэлээ яаж энэ өнгөөр яаж яг үгээд маш их нуцтай нарийн юмыг яг л чиний нөгөө Роткоос тэгсэн гэдэг шиг л Ротко илүү хурцаар илэрхийлсэн бол Моне илүү зөөлөн яруу замаар л хурчиж тэр шиг постмодернистууд ч гэсэн айгу олон талт илэрхийлэлээр зохиолтой хүрдэг нь бид нар санамсаргүй авахар замбраагүй ч юм шиг бүх юм байгаад байгаа ч юм шиг алийг авах ёстой ч юм бэ гэдэг. Тэгээд постмодернизмыг яг эргцүүлэхээр юм байх. Бид нар өмнө нь интернетгүй мэдээллийн юм чөлөөтэй сувгүй бөмбөрцөг дэлхий дээр ингээд байж исэн чинь мэдээлэл задраад интернет ингэнгүүт бид нар хавтгай дэлхий дээр орчингууд бид нар хаанч нэгэн зэрэг байх ч юм уу хаанаас ч мэдээллийг нэгэн зэрэг хүртэгч тараагч нэг юм ерөөсөө юм болчихж штэ амар чөлөөтэй постмодернизм яг л тэр л юм билээ штэ угаасаа тийм биз дээ. Бид нар өмнө нь дэлхийнхээ нэг бөөрөнд л оршоод зөвхөн өөрийгөө хүрээлсэн жижигхэн юмдаа орчижсэн бол интернет нэвтэрснээр бид нар хамаагүй өргөн суугаар ингэж дэлхийн ертөнц хүрээлэн байгаа орчин хүнтэйгээч те ингээд харьцаж байгаа болохоор постмодернизм бол яг л тэр шиг юм цогц олон юмыг задлаг шинжтэй юм уу илүү те нэгтгээд байгаа мөртлөөс юм задлаг шинжтэй айгу сонин юм нийлэг юм дээр байгаад байгаа тэрийг бид нар бас магадгүй сайн ухамсарлаж нэг илүү өгөхгүй байгаад байгаа юм болов уу? Тийм. Ер нь бол тийм. Тэгэхээр Рүшди дээр буулгаад ярихаар бол одоо энэ номны бүтц бол хэдийгээр уран зохиол биш ч гэсэн бас юм постмодерн бүтцтэй. Тийм. Одоо шинэ тэгээд энэ одоо Флоренц шийддэг жишээлбэл энэ дотор алангой их тухай байна. Энэ нүдэндээ хамаг гэрлийг тухраагаад буцаагаад цацах чадвартай үүр мэц тийм шид хүчтэй хар нүдэн гэдэг гүнж Чингис хааны удмын гүнж. Түүнийг төрөх үед Цагаадан хаан тусад ямар баяр төрсөн бэ гэхээр Догон дүүрийн хаан тусад ямар баярт мэдээ тарсан бэ гэхээр энэ бол гэрлийг иргэшээгч алангой ихийн хойд дөрөв байна гэсэн юм гарч байгаа байхгүй. Тэг яагаад гэрлийг иргэшээгч гэж
алангой хийх хэлвэ гэсэн чинь бид нар хизээч алангой хийх хэлийг хийж байгаагүй гэхээр энэ хүн ямар нарийн Рушди ямар нарийн судалгаа хийсэн гэхээр байна вэ гэдгийг илт болж байгаа байхгүй. Нуус товчооны дотор тэр гэрэл ирээд хевлийг нилээд Чингис хааны удам эхэлдэг. Тэр удмын эхлэл бол гэрлээс үүдэлтэй гэдгийг Рушди нууц товчоог уншиж судалж мэдсэн байгаа юм. Ядахтаа нуус товчооны тайлал судалгааг уншиж мэдсэн байгаа байхгүй. Тэндээс энэ арманы гол энэ Флоренцийн шидэт гүнж буюу тэр хар нүдэн гүнжийн тайлал хэлж байгаа. Тэгээ ботхоор ямар их судалгаа, ямар их нууц, ямар их зохиомж үүний ард байна вэ гэж байгаа байхгүй. Гол авьяасандаа дулдуудаа цамцруу биччихдгүү зохиолчийн хөдөлмөр гэдэг чинь тий. Зүгээр л за одоо Чингис хааны удмын Дахбарын тухай бичнэ гэдэг ингээд ботхоор ингээ энийг уншихаар шууд ингээд Чингис хааны удмыг доромжилсан байна гэдэг ингээд эхлээд бодож ирсэн нөө ингээ бичээд алангой хин түүх мөнх ороод ирэхээр бурхан минь энэ чинь бид нар ерөөсөө олж харж уран зохиолдоо амтвал чатаагүй зохиолч энд явж штэ алангойгийн домог явж штэ гэдэг өөртөө харамсах маяг юм ч юм уу. Тэр Рушди гэж ийм зохиолч. Энийний цаана байгаа энэ хүний энэ манан мэд яруу сайхан зохиомжийн цаана асар их нууц, асар их судалгаа байна гэдэг нь харагдаж байгаа. Тэгээ эндээс ч гэсэн тийм. Өмнө нь пүрэв давгой өтөр ч гэсэн бас ярихад гэсэн хөө урлагийг бид нэр хүртдэг. Хүртдээ угаасаа бэлэн болцсон гоё сайхан одоо за бүр зүүрлэх юм бол бүр хоолорч зүүрлсэн бэлэн болцсон амттай сайхан хоолыг хүртэж байгаагаас л ялгаагүй байхгүй. Тэгтэл тэрний чинь цаана зохиолчин, жор, зураач юм бол тэр бүтээхэд байгаа юмдаа хүрэх гэж ирүүлзэж, тэмцэж, туршиж, судалж, суралцаж хийсэн өчнөө замнал байгаад идэг. Бид нэр эцсийн юм л хүртдэг яг тийм л байгаад идэг. Тэгэхээр тэрийг олж мэдхэд одоо юу гэдгийг энэ магадгүй энэ ном гарснараа Рушди энийг бичснээрээ надад л айгу гой санагдаж байгаа юм. Энэ хүн өөрийнх нь зохиолыг ойлгох, магадгүй постмодерн утга зохиолыг ч гэсэн ойлгох сурахч. Тэр юуг бид нарт бас өгч шít. Тий. Би ингэ бодсон. Боловсролын хоёр ном айгу сонирхолтой сонголт. Энэ хэний сонголтоо энэ өрөнд орно гэж зохиолно шүү дээ. Зохиолч болох гарын агуулга баг. Тийм гэсэн. Өөрийнх нь яг тий. Өөрийн зохиомжийнхан ингээд жижигүүлсэн хувилбарууд байхгүй. Энэ чинь энэ бүх энд 9 төрлийн зохиомж байгаа заяа. 9 төрлийн зохиомж энэ номууд дотор нь ингээд орж ирнэ. Сүлэгддэг байхгүй. Үндсэн өөрийнхөө хэрэгэлдэг 9 мастерство буюу одоо нэг dige ишиг шингээдсэн. Өөрийнхөө залиудыг ингээд за гэрхаа юм бол миний хоолны жорыг мэдээд аваа гэж хийцэн. Энд нь бол өөрийнхөө үзэл санааны бүр юу Библи өөрийнхөө үзэл санааны гол санааг тунхагласан. Тэгээ энэ хоёр номыг уншчих юм бол би ингэж болсон байхгүй. Нэгдүгээрт Рушди гэж зохиолч юу гэх юм бэ? Энэ бол орчин үеийн зохиолч гэж юм байх хэрэгтэй. Яг. Шинжлэгдэн буй дэлхийн ертөнц, ковидын дараахын new normal буюу энэ нийгэм дэх дэлхийн ертөнцийн зохиолч хүн хэн байх хэрэгтэй вэ? Зүгээр л урландаа суугаад дэлхийн хаанч байхгүй үйл явдлыг хэн нэгэнд хөөрнөгч үлгэрч өвгөн биш. Би зүгээр үлгэрч өвгөн биш шүү найзуудаа. Би үзэл санааны тэмцэгч юм шүү гэдгийг үгээр тохирсон. Тийм учраас хожимын зохиолчдын дунд ч гэсэн маш чухал. Тэр Жеральд Мартини тэр номч гэсэн одоо хүнд яагаад намтрын ном хэрэгтэй гэсэн жинхэнэ амьд жишээ. Тэгэхээр одоо шил манад бол ийм намтрын ном бичсэн зохиолчд их цөөхөн л дээ. Жишээлбэл Зия Ухлан маш их үзэл санааны тэмцэл хийж ирсэн. Маш их тэмцэх зохиолч байсан. Тэр хүний намтар байсан ч болоосаа нацгтор гихмитийн яриа байдаг. Монголд бол ийм намтар бичсэн цөөхөн зохиолч байдаг. Намдаггой, Сэнгийн Эрдэнэ хоёрыг л би хамгийн сайн намтар бичсэн гэж боддог. Баастгой бол өөрийнхөө намтраас гадна найз нөхдийнхөө намтрыг, эрт нас болсон найзуудынхаа намтрыг маш их бичиж өгсөн. Тусамжаар. И цөөхөн зохиолч. Намдаггой тэр шинэ Монголын шинэ театрын намтар байна. Эрдэнэ гойн халахын заяад харгуугаас бол юуны төлөө тэмцэж хийсэн бэ? Тэр бас тийм шүү дээ. Тэр утгаараа юм болов. За энэ дээр бас сая надад нөгөө мартцсан байсан нэг санаа төрлөө. Рушди нөгөө дэлхийн ертөнцөө одоо дэлхийн зохиолчийн нүдээр тий хүн төрөлхтний нэг сор болсон зохиолчийн яг тэр юугаараа харсан шиг ийм байгаа байхгүй. Энэ хувь хүнд Салман Рушди гэдэг хувь хүнд нэг ийм үхлийн ирмэгт очихыг тохиожээ. Гэтэл хүн төрөлхтөнд ч гэсэн ер нь үргэлжийн тийм аюул занал хийлж идэг. Үүний нэг жишээ нь үндэстэн жишээ занал хийлж идэг тий. Одоо энтгэг бол Британийн юунд байж байгаад одоо тусгаар тогтножээ. Тусгаар тогтносон тэр юг
энтэг зохиолч хуваар одоо шүн дундын хүүхдүүдтэй бичжээ. Гэтэл бас ахаад хожмын зохиолчд бичих юу вэ нүхээр хүн төрлөختөн Салман Рүштиг утгатай хаалгахад өртгийн өмнөхөн ковид гэдэг бас нэг тийм зүйлтэй тулгарчээ. Энийг ингээд давж гарсны дараа бид яах вэ? Тэгэд бас чи болохоор хэлээ зөвхөн зохиолчд өнөөгийн одоо ертөнцийн зохиолч ямар байх вэ гэдгээс гадна гэдэг залуутай учирснараа ирээдүйдээ айгу санаа зовсон. Бидний хүн төрлөختний ирээдүг авч явах залуучууд донд ер нь шиг залуучууд нэгээр татахгүй байгаа штэ гэдгийг тэгэнгүүт тэр аатай ярилцсанараа дамжуулаад хүн ер нь хүн болж төлөвшөх те хүний амьдралын утга учир юу юм гэдгийг магтгүй тэр зохиол дотор надад тэр хэсгийг уншихаар нэг жүжигийн үзэгдэл уншаад байгаа юм шиг санагдсан байхгүй юу? Аатай ярилцаа. Тэгээд тэрнгээр би дамжуулаад залуу хүмүүсийг ийм байж болохгүй юм байна шүү. Та нарын нүд магтгүй ингээд ямар нэг юмнаас болоод те ирээдүгөө чиний хэлсэн шиг ирээдүгөө мэдхгүйгээс болоод харлахын сохор түүн дээрээ өөрөө судалж уншиж өөрөө танин мэдээгүйгээс болоод одоо шашны хэд туйлшилт автах юм уу те ус төрийн буруу үзэл сурталд автах юм уу? Хүн буруу тийшээ алхахад ойрхон байдаг. Хүний амьдч хүрэх юм. Одоо тэгээд одоо шоронд татлаа штэ те. Энэ хүнд ямар ч ирээдүй байсангүй штэ. Тэр нь дэмзэглсэн эмзэглэлээ шингээсэн. Тэрийг бас ингэж үтсэн байгаа юм л та. Миний үргэлжийн зорилго бол сайхан бүтээл зөв үйл хийх л байлаа. Тэр хүн ер нь бол те хүн болж төрсний зорилго нэрээ юу юм гэхээр нэгний хүчирхийлэх гэж хүн болж төртгүүл байлгүй дээ те. Тэр ийм юм руу бас хойж жол залуу үе хөтлөх гээд байгаа юм болов. Зөвхөн эдгэрэл хайр амьдрал дахин сэргэж байгаа тухай биш. Хүн төрлөختөн ер нь өнөөдөр би магадгүй амгалан жаргалтай байгаа ч гэсэн анзаарч харах юм бол бид нар ч гэсэн хүчирхийлт магадгүй өртөх, хөнөөлтөө өвчнөд өртөж болох хүнд ерөөсөө сэрэмж хизээч илүүддэггүй магадгүй цаагаараа хилээд байгаа юм. Сэрэмжийн өмнө хүн яаж одоо тийм тулгарх аюулын өмнө яаж бэлэн байх тухай хүртэл өгүүлбэр байдаг шүү дээ. Авахалж төгс хүн одоо аливаа зовлонгийн өмнө сүхэрч суудаггүй. Хувьхан ухамсарынхаа галтрины урд зогсоод урдаас юу харж байг харж хурч ирэхэд нүүр түлэн учирдаг. Тэгэхээр ирээдүйн хүн төрлөختөн ч гэсэн хүн төрлөختөнд тохиож болох бүхний өмнө ямар ч цаг үед бэлэн байх юм тулд яг л тийм авахалж төгс оюун санаа нь тийм сэргэг цэлмэг тийм байх хэвээр ялангуяа залуучууд тийм байх хэвээр гэдгийг айгүй хилцэн тийм ном юм болов уу гэж би бас харсан. За энэ бас нэг аюулын харанх гэж хэлээд байгаа шалтгаан. За дэгийн санааг бас дэмжиж хэлэхэд хүн төрлөختөн бол одоо амин зуулгын бол оргилд нь байна. Хэрэглээний ертөнцийн өдгөөгөөс 50 жилийн өмнөхөөс бид нар бол маш аюулгүй ертөнцид амьдарч байгаа шүү дээ. 100 жилийн өмнөхөөс тэнгэр газар шиг ялгаатай ертөнцид амьдарч байгаа. За 200 жилийн өмнөхөөс бол биднээсийг харах юм бол биднээс бол одоо юу нэмэрч дивааж нэмэрч яг үнэндээ материалын орчны хувьд тэгтэл Рүшти энэ дундор нэг үг санаа шургуулж амжиж байгаа. Юу гэхээр хүн төрлөختөнд бидэнд жаргах цагийн сэрэмж одоо хэрэгтэй. Яг тийм хэлээд байгаа. Яг ISIS-ийн тухай бол хэлээгүй. Гэхдээ магадгүй миний ISIS-ийн тухай ер нь зохиолгосон. ISIS буюу Исламын улс бүлэглэлд сайн дураар энэ ахуй төхийн хувьд маш өндөр түвшинд хүрсэн Америкаас ч юм уу өндөр хөгжилтэй орнуудаас анархист үзэл бодолтой залуучууд очиж нэгдэж Исламын улс бүлэглэл террор бүлэглэлд нэгдэжсэн шүү дээ. Маш аимшигтай зүйл. Маш аимшигтай зүйл. Тэр ямар ч учир шалтгаангүйгээр террор үлдэж байгаа. Мэдээж тэр Исламын өв соёлыг хамгаалах. Тэгээд энэ цааны террор л байгаа. Тэр террор руу зүгээр хавьгүй чөлөөт орнд байгаа хүмүүс очиж нэгдэжсэн гэж бодохоор энэ манай эсвэл Бостны Марпоны үеэр нөгөө халдлага үлддэг жохаар сарна аюу ч юм уу тийм ээ. Эднүсийн цаана бол ямар ч одоо тийм юу байгаа байхгүй. Анархист ийм үзэл санаа. Ингээ хүн төрлөخت ийм гайхалтай ийм тогтохтой ертөнцид амьдарч байгаа мөртлөө ийм анархизмд авч байгаа энэ бол талд аюул шүү гэдгийг бол маш хүчтэй сэрэмжлүүлсэн. Хүн ер нь бол тэмцэж сэтгэж тэмцэхэ болох тэр зааг дээр хүн төрлөختөн зогсох магадлалтай. Энэ ахуйн яг зааг дээр зогсох магадлалтай. Тэр зогсолт нь магадгүй маш аюултай тийм үр дагаврыг бидэнд авчирна. Биднээс бол цөмийн бөмбөгөнд өртөж сүрэхгүй, биднээс дотроосоо идэгдэх анархизмд өртөж сүрэх магадлалтай гэсэн ийм том санааг хамгийн гол нь энэ дуурсан.
хутга гэдэг хүний энэ халаасанд ч юм уу галтгоонд нь байдаггүй хутга гэдэг хүний сэтгэлд явдаг гэдгийг дуурсан юм шиг надад санагдсан шүү. Гэж одоо төгсгөлт нь. Тийм гардиан ингээд үзэн ядалтыг ялан дэлсэн үнэн хайрын түүх гэхээр магадгүй хүмүүс айгүй юм романтик төсөөлөл төрж магадгүй боловч үзэн ядалт гэдэг үгний ард энэ номыг үзсний ард яг чиний хэлсэн шиг анархизм, хүний буруу бодол буруу туйшрал байх нь хайр гэдэг бол харин зүгээр одоо бидний төсөөлдөг мэддэг романтик хайр биш ээ. Ерөөсөө хүн хүнээ хайрлах хайр бол өөрөө бас юм цэцэн цэлмэг одоо юу гэдэг ухаан шүү дээ нэг бодлоо одоо буруу үзэл бодлын эсрэг хүний зөв үзэл бодол юм одоо юу гэх юм буруу зөв хүчээр бас их туйлширсан болох. Ерөөсөө л ийм юмыг ингээд энэ номдоо нэг их зузаан биш энэ номдоо бол рүштэй өөрөөрөө дамжуулан ингээд хүрэнчжээ. За тэгээ энэ номын тухай бид хоёр бас нэлээд хугацаа аваад маш өргөн сэдвэрч бас ярьчих шиг боллоо. Өөрөө ном маань ялцчгүй одоо энэ дайны царатаа зохиолч бичсэн ийм ном учраас ялчгүй юм сэдвэр хөтлөлөө. Тэгээд подкастаа ойлоос хит нухацруулаад яг гоё чам таалагдсан хэсгээс нь энэ номоос уншаад тэгээд одоо энэ хуудас эргэх чөлөөнд энэ хуудасаас уншаад ингээд дуусгах юм ээ. Бидний хинл би уран зохиолт хувь нэмрээ оруулна гэж ном уншдаг билээ те. Унших явцдаа олж нэндэгнэх эрхэм зүйлс мэдрэх таашаал заримдаа хангалттайгаас хангалттай билээ. Виржиниа Вулф. Хайр бол нүр их хүч. Бүрэн чадлаараа ажиллаж гэмээн уулыг ч хөдлөж чадах дэлхийн ертөнцийг бүрнээ өөрчлөх хүч гэдэгт би үргэлж итгэнэ гэж байгаа. Тэгээ энэ зөвхөн нөгөө хоёр хүний бие биенээ хайрлах хайрын тухай биш юм шиг байна. Энэ хүмүүс дэлхийн ертөнц бие биенээ хүлээн зөвшөөрөх тухай санаа. Чиний хөрш чамаас өөр шашинтай байж болно. Гэхдээ чиний хөрш чамаас шуналдаж байж болно. Гэхдээ чи тэр хүний үзэн ядах шалтгаан ерөөсөө биш. Тийм ээ? Гэсэн санаа. Тэгээд урлаг хоцрогдмол үзэл санааг сордгийг хэлэх хүсэл эдгээрийн энэ тэргүүр өндөрлсөн. Урлагийг хамгийн гол үг нь энэ аахгүй. Урлагийг үл башаах хийгээд илт гутаах гихч мөн чанарыг нь ойлгоогүй харгаа. Урлаг тухайн цаг үедх хэвшмэл санааны эсрэг харгуулан тавьсан уран бүтээлийн хүсэл тэмүүлэл алсын гараа мөн. Өөрөөр хэлбэл тухайн цаг үеийнхээ хоцрогдмол хэвшмэл хойшин татагч үзэл санааг уран бүтээл сөрдөг. Гюстав Флоберийн зохиолдоо хэлсэн хэвшмэл санаа бол урлагийн дайсан гэдгийг урлаг мэддэг гэсэн ийм үг. Твиттер бол бохирын худаг. Хэрв та тийш хувингаа орих бас тэмдгийн бохир буртгаас өөрийн хувийг утхан аав гэдэг. Санаа тий. Тэгэхээр иймэрхүү санаа мод байна. Маш олон ийм баялаг санаатай ном юм даа үнэхээр. Тий. За тэгээд эндээс надад таалагдсан нэг ийм сайхан шүлэг байгаа. Тэр шүлгийг уншиж дуусгая тийм ээ. За дуусгах болж байгаа л тэр шүлгийг уншаа. Тий. За энэ Камингсийн энэ хормон дээрээ энэ ковидын дараахан хормсон тэг ингээд тийм баха. Өөрөө нөгөө өөрийг нь дагсан хүмүүс дандаа үхэлтэй золгодог жоохон хатуу тавилантай өөрийг нь дэмжсэн жишээлбэл Нагиб Махбуз үгсэн гэдэг ч юм. Ойр дотны хүмүүсээ айгүйх нууцлдаг хүмүүсээс өөштэй тэгээд өөрийнхөө эхнэрийг нууцлахыг хүссэн учраас нууцаар гэрлсэн. Тэгээд нууцаар гэрлэх үедээ эхнэртэй зориулж Камингсийн зүрхийг чинь би биедээ авч явдаг гэдэг шүлгийг хормон дээр уншсан юм байл. Тэр шүлгийг би одоо уншия. Зүрхийг чинь би биедээ авч явдаг. Зүрхийг чинь би зүрхэндээ тээж явдаг. Хизээч орхидоггүй. Би хаана явна? Чи тэнд амраг минь. Ганцхан миний үйлдэл, бүхэн гагцгүй чиний үйлдэл хонгор минь. Ямар ч тавилан намайг айлгахгүй. Янаг минь чи миний тавилан. Ямар ч ертөнц намайг татахгүй. Үзэсгэлэнт чи миний ертөнц, миний үнэн. Саран үргэлж ямар ч үг хэлдэг бай. Тэр нь чи. Наран мөнхөд ямар ч дууг аялдаг бай. Тэр нь чи. Энд хэнийч мэдэхгүй хамгийн далд нууц бий. Энд үндсийн үндэс дахианы нахиа бас сэтгэлийн үнэмших оюуны ойлгох хэмжээг давж ургасан амьдрал нэрт модны тэнгэрийн тэнгэр энд бий. Одыг тусгаар барьдаг орчлонгийн гайхамшиг энэ билээ. Зүрхийг минь авч явдаг. Зүрхэндээ тээж явдаг. Камингсийн стогой шүлэг тий. За ингээд манай Болор Судар хэвлэлийн газрын дэрэгдэх хуудас сэргийгч чөлөөнд подкастын маань 2 дахь дугаар
өндөрлөж байна. Бид Салман Рүшди хэмээх нэр зохиолчийн хутга халдлагын дараах эргцүүлэл хэмээх баримт бүтээлийн талаар ярилцлаа. За тэгээд манад зочноор оролцож номын тухай, уран зохиолын тухай, зохиолчийн маань тухай сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа. Тэгээд Болор Судар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан энэ хоёр номыг урьдчилан бэлэг болгоё. За. За. Олдос Хаксли тий. Чойнзгийн Баатархан баг сүүлчийн орчуулгын нэгтэй. Монгол хэлний агуу гүш Баатархан орчуулга. За. За. Хуудас сэргийгчлөөнд подкаст нэвтрүүлэг.